Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд орой мэндийг хүргэж байна. Футбол ток нэвтрүүлгийн маань энэ удирлын 19 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За өнгөрсөн 7 хоногт бид Английн Премьер Лиг, Бундслиг бас цомын тоглолтуудын зарим үр дүнгуудыг бол мэдэж авцгаасан. За ингээд энэ тоглолтууд ямар үр дүнгээр яаж өндөрлөв, эх 7 хоногт ямар тоглолтууд хүлээж байгаа вэ гэдэг талаар ярилцахаар PSN-ийн үндсэн дөрвөл бол цуглалаа. Бүгднээрээ мэндийг хүргье. Оройн дөрвөө. За 14. За өнгөрсөн 7 хоног бол Европын тэмцээнүүдээс нэг нь болсон. Бид аваргуудын лиг, Европа лигийн тоглолтод 1-р сарын 20-д хүртэл бол 7-8 дугаар тойргийн тоглолт явагдах хүртэл завсарласан байгааг мэдж байгаа. Гэхдээ өнгөрсөн 7 хоногт бол конференц лигийн 6 дугаар тойргийн тоглолт буюу сүүлийн тойргийн тоглолтууд явагдсан. Ингээд айл багууд плей-офф руу гарах уу, айл нь шүгэн 16 руу шууд шалгарах вэ гэдгийг бол шийдэх учиртай тоглолтууд байсан. За энэ дундаас одоо энэ жилийн конференц лигт хамгийн том өрсөлдөөнийг үзүүлж магадгүй гэж харж исэн багийнхаа тооныг бас онцлон ярих нь зөв баха. Энэ бол Кристал Палас Финляндийн Купс гэдэг багийн талбайдаа буюу талбайдаа үлдсэн. За Палас ч гэхдээ конференц лигт яг үндсэн багаараа тоглохгүй байгаа юм. Одоо энэ дэр чи гарааны тоглогч юм баг байхгүй. Тэгээд заавал хожиж одоо нөгөө топ 8 байрны эрхээ бол авах байсан. За тэгээд тооны харьцааг тэнцүүлсэн гол. Энэ Финляндийн лиг чинь бол юу байсан юм л шүү дээ. 11 сар баг дууссан юм л шүү баха. Он дамдаггүй. Тий. Тэгээд Купсын хувьд бол өнгөрсөн жилийн аварга энэ жил дахиад төрүүлсэн билээ. Дараа жил дахиад даваргуудын лигийг өрчилсөн ч нас орж ирэх юм баг. За тэгээд бүр тэргүүлээд эхэлсэн байна те. Саяны тэр 16 дугаар энэ тэр чинь дандаа академийн залуучуудаа илгээсэн байлээ шүү дээ. Даркс Томас байна, Бинамер гэх. Палас уу? Тэ Дивенил баг одоо хамгийн одоо царайц таних нь байсан гэж хэлж байна. Дэвний чинь сая лиг дээр бас торгуулийн цогцолтоос нэг гол хийсэн. Хайрик Мичл Хоёрдугаараас нэг хэд хэдэн сэлгээ орж ирсэн. Гей, Мичл, Хьюз, Инкетиа, Матета гэдэг нэг хожих гэж үтсэн. Тарааны эдигээ орж ирээ. Тэгээд 2-2 болгоод дууссан да. Уг энэ дээр чинь нэг сүүлийн 10 хэдэн минут хүн илүү тоглосон шүү дээ. Тий. 73 дээр болоо. Хожигдсан бол яг хуу баг яг 7-8 дээр ч ороод ирэх боломжтойсэн. Тэгээд 10 дээр дуусч байна уу та тий. Энэ үе чинь баг дахиад хоорондоо арай таарчаагүй шүү дээ. Үгүй баха. Энэ дээр плей-офф дээр. Плей-оффын суглаа бүр 1 сарын гаргаад баг шиг байлаа. Суглааны хуваар бол. Энэ дээр энэ тоглолттой холбоотой. За тэгээд Кристал Палас өөрөөсөө бас лигийн цомын шүгэн 8-д өнөөдөр шөнө тоглох гэж байгаа. Тэгээд Оливер Гласнерийн нэг хэдэн 7 хоногийн за бараг 12 сарын ихэр хүчсэн ярилцлагыг харсан л да. Тэрэн дээр арай дэндүү одоо шахуу хуваартай ачаалттай ийм өдрүүд байна. Ингээд бүр ингээд яг цээжээр мэдчихлээ Гласнер. Хэдэн сарын хэдэн тэр багтаа, хэдэн сарын хэдэн дэнтэй. За тэнгуүтэ Купс манаа дээр ирнэ. За буцаж очиод бид нар Арсеналын талбайд очино. Энэ төргээд ер нь шахуу хуваар ялангуяа энэ конференц лигт тоглож байгаа, Европа лигт тоглож байгаа. Конференц Европа лиг хийж байгаа бүрвээс баасан гарагч хэлж шин тоглож байгаа тоглолтууд дээр эдгээр багуудад тэгээд энэ Европын тавцанд тоглож дадаагүй багуудад бол нэлээд ачаал болж шин. Одоо энэ Joel Drix Thomas гэдэг энэ залуу чинь 16 настай хөлт талбай дээр гараад тоглож 16-тай цариг өмлөж шин. Цариг. Юун дээр энэ дээр та хэд юм бодлоо. Одоо хуваар бол та өөрсдөө бас ажиллаж байгаа гийн хувьд яг одоо тайлбар магадгүй нэг багийн тайлбарыг 2 өдрийн дараа ч юм уу дахиад тайлбарлаж болох тохиолдол бол байгаа шүү дээ. Тий. Конференц лиг гэхдээ азар нөгөө лигээ бодвол 6 тойрогтой тий лигийн шин 6 тойрогтой. Яагаад 6 тойрогтой хийсэн шалтгаан ч гэсэн ойлгомжтой. Одоо дундаж болон жижиг түвшний багууд бас одоо бүрэлдэхүүний үүднэж хүчтэй биш олон тоглогчид сэлгэж шиглээд авах боломжгүй учраас ер нь бол ингэж 6 тойрогтойгоор шийдвэрлсэн. Тэгээд энэ ч гэсэн бол одоо зөв шийдвэр болсон. Гэтэл ачаалал өгөөд энэ тий бас хараахан бас бэлэн биш байгаа нь л ер нь харагдаж байна. Яг энэ лигийг анх яах гэж гаргаж ирсэн шалтгаан нь бол ерөөсөө одоо бас олонний нүдэнд өртөөд байдаггүй. Гэхдээ Европт бас сайн клубүүд ер нь олон байдаг. Эдгээр багуудыг одоо Европын түвшинд за ер нь дэлхийн нийтэд бас таниулан сурчлах хэрэгтэй байна. Европа лигт орж чадахгүй, аргуудын лигт орж чадахгүй эдгээр багуудыг таниулах хэрэгтэй байна гэдээ бол анх үүсгэн байгуулж ирсэн. Одоо клубын түвшний 3 дахь лиг. Тэгээд ер нь бол зорилгодоо хүрж байгаа гэж миний хувьд бол харж байгаа. Гэхдээ яалтчгүй бас бэлэн биш байна эдгээр багууд. Гэхдээ ер нь бол урсгалдаа ороод
яг энэ 6 тойргийн ачааллыг бол даагаад ингээд ер нь дадаад сурчих واخа гэж бол бодож байгаа. Яг би энэ тал дээр бас нэг хэд ганц хоёр ярьж л байсан. Одоо хитрхи олон тоглолт, хитрхи олон тэмцээн, хитрхи юу болохоор яг бидний ачаалч яг одоо өөр эргэж ажиллаж байгаа. Бусад одоо энэ тоглогчид ялангуяа дасчуулагчид бол хэлдэг шүү дээ. Клуб хүртэл одоо хилцэн ер нь бол баг залах тийшээ хандаа дахиад дасчуулагч баг хийхгүй гэдэг байгаа шүү дээ. Пеп бэлдэг, Гласнер гэдэг ерөнхийдөө энд баг дуртай дасчуулагч гэж байхгүй. Клубын төвшний байна, жигшээ ог байна. Айл айлд одоо клубүүдийн дэлхийн авраг шалруулах тэмцээн гээл явж гин. Сая ингээл конференц лиг, улам Nations League гэж гараад ирсэн. Бүх л юм нэмэгдээл яар нь эндээс нь гол нь бас үзэгчдийн хувьд ч гэсэн ер нь яг олж байгаа юм миний хувьд бол арай одоо үн цэн багасаад байна одоо шүү. Тэмцээний нэг хэсэг тусам үн цэн багасаал үзэгчд ялангуяа одоо бол манай Монголын үзэгчд бол зарим тэмцээн ямар ч тэмцээн ойлголт нь тийм шайхтар биш дээ. Дээрэс нь үзэж байгаа тоонч илүү баг ихсэх биш цөөрөөд байна удаа гэж байна. Тийм учраас жоохон үн цэний алдаад байгаа гэдэгтээ бол би санал нийлэн дээрээс нь ачаал ихсээд эндээс нь гэрх бэртэл хэмтэлгээд тоглогчны бүх зүйл ер нь жоохон сөгдөл рүүгээ л яваад тий. Мэдээж шалтгаан гэвэл одоо нөгөө одоо санхүүгийн мөнгө тийм мөнгөний шалтгаантай байгаа шүү дээ. Энэ олон тэмцээн гараад ирж байгаа. Юун дээр одоо жишээ нь энэ дээр Кристал Палас Купстэй тоглоод сайн амралтын өдөр Премьер Лиг тоглоод өнөө шин Арсеналтай тоглоно гэмүүд ингээд 5 өдрийн дотор 3 тоглолт хийчихэж байгаа. Ийм ачаалалтай. Сар гарангийн өмнө нэг ярьжсэн хэвлээ тий. Палас юу Арсенал хоёр яг Премьер Лигийн тоглолт. Одоо саяны тойргийн тоглолт бол уг нь бүнсээ өдөр байсан шүү дээ. Гарсан угаараа. Тэнгүүт нөгөө хоорондоо лигийн цомын тэмцээн өнөө шин гэхээр одоо нөгөө 72 цагийн амралт төрөхгүй болчиход 56 цаг багчлаа тий. Тэгээд Палас Арсеналын удирдлагууд хоёулаа Англи хэл хэмжээ болонд өсөлт тавиад одоо яг саяны 17 дугаар төрийн тоглолтуудаа бэм гарагт хийчихье гэдэг. Тэгээд шөнийн 4 цагаас тоглосон шүү дээ. Тэгээд шөнийн 4 цагаас тоглож ийн гэдэг чинь бас одоо учиртай тий. Тэгээд тэнгуут яг Премьер Лиг сонин сая нэм гарагт ганцхан тоглолт болсон. Тэр нь бүр манай цагаар жоохон шүн тий. Манчестер Юнайтедаас байлаа. Тэгээд яг Гласнерын хувьд бол одоо жишээ нь яг ингээ айгүй олон тэмцээнд орж шүү дээ. За Премьер Лиг, Конференц Лиг, хажуугаар ингээ лигийн цомд яваад идэг. Одоо эдрийг эрэмблэхэл шаардлага гарч байгаа юм л да. За яг ажиглаад тахад бол за мэдээж Премьер Лигийн нэгт тавьчих шүү. Тэгээ хоёрт лигийн цомд 8 төлтөц учраас бас нэг цом өргөх боломж байгаа шүү дээ. А баг Конференц Лиг хамгийн сүүлд ингээ эрэмблэх юм бол баг харагдаж байна. Тэгээ гаргаж байгаа бүрэлдэхүүнийг харахад ч гэсэндээ данс хэлгээний тоглогчтой ашиглаж байна. Тэгэхээр Конференц Лигт бол бас төдийлө ач холбогдол өгөхгүй байх шүү. Ямар ч усны плей-оффт гараад ирчээ. Тэгээд хавар суглаан дээр ямар багтаа таарах нь боломж нь байвал цаашаа боломж нь байхгүй бол тэгээд баг Конференц Лиг хайцсан ч яг гэдэг байр суурьтай л шүү. Он гараад одоо 1 сарын эхний 7 хоног бас FA цом голдуур шүү дээ эхэлж байгаа. Өөрөөсөө цом хамгаалж орж ирж байгаа баг. Конференц Лигийн хүснэгтийг байдал эцсийн байдлаар гарсан хэдүүлээд үүнийг шалгацгаая. Энэ дундаас ер нь бол за тэнд плей-офф руу шалгарч чадлагүй бас том багууд мултарчээ. Динамо Киев байна, Легия Варшава байна. За Словакийн Слован Братислав байна. Фиорентина. За Шотландын Абердин байна. За тэгээ Австрийн Рапид Вен гэсэн клубуд бол плей-офф руу ч орж чадлагүй ингээд 25-аас хоошоо байна бичигдсэн. За Страсбург тэргүүлээд Раков Ченстохова хоёрт ороод Аяк Афин, Спарта Праг, Райо, Шахтар Майнц, Аяк Ларнака гэсэн багууд шууд шүгэ 16-аар шалгарч байгаа. За араас нь Кристал Палас сая хожигдсон болоод 12 оноотой болоод за Аяк Ларнаката бөмбөг тоолох ийм нөхцөл байлаа. Фиорентина топ 8-д орч чадаагүй 2 жил мөнгө медаль зүйсэн шүү дээ тий. Тэгээ Европын одоо топ 5 лигийн багууд л ер нь төрүүлэх магадлал арай өндөр байдаг шүү дээ тий. Тэднээс одоо Палас, Фиорентина хоёр л за Алкмарыг бас яг нэмээд тэгж болох юм тий. Эхний 8-д орог нь жоохон сонирхолтой л харагдаж байна. Саяхтай Оливер Гласнер ер нь бүрэлдэхүүнээ бас жоохон холиод гаргацсан бол ер нь хожоол топ 8 руу орчих байсан тий. Тэгээд ч талын ч юм уу. Тэгээд өөрөө л бас жоохон сонголт нь буруутчихгүй да. Дахиад нэг тоглолт хийхээр болчихлоо л да. 2-3 гэмтэлтэй бодох шиг байна. Муниос, Саар гэл тий. Камада гэмтсэн. Камада гэмтэй гарч ирсэн. Тэр ч одоо баг гарааны 3 гэсэн үг шүү дээ. Тэгээ ер нь Палас ч ингэж байгаа шүү дээ. Камадан гэмтээд Саар нь сая шгшаагийн тоглолттой. Сүүлийн тоглолтууд бол хоцсон шүү дээ. Конференц лиг Лидс бүр 4-1-ээр хожигдож байгаа чинь. Удирлийнх нь ямар гоё байлаа тий. За лигийн цом руу хамтдаа шилжсэн. Сая амралтын өдрүүдээр ажлын өдрүүдээр лигийн цомын шүгний 8-ын тоглолтууд явагдсан. За эхнээсээ Кардиф
Кардиф талбай дээр Челсиг авсан тоглолт. Сон. За Кардиф бол Championship Юу юм бэ? Бүр Лиг 1 руу утсан. утсан байна. Тийм билээ. Өнгөрсөн жил бүр 24-т ороод. Тэгээ одоо яг Лиг 1 буюу одоо дээрээсээ 3 дугаар лиг гэсэн үг шүү дээ. Энэ тэргүүлжил явна гэл тээ. Кардифийн талбай дээр гэсэн юм байна. Паласыг бол Челсигийн сэлгээ нөөрөө ямар цуцаа. харин. Челси хичнээн 2 дугаар багаа гаргасан шүү дээ. Гарначо гарч ирэл. Хожиж байгаа л да. Тэр ч бас Кайседо гэл яг Челси бол яалтчгүй зузаан бүрэлдэхүүнтэй лээ. Тэг Гарначо ч 2 дугаар үед Тий үеийг эхлүүлсэн шүү дээ. Монанатэ ч одоо Премьер Лиг төрөхгүй байна шүү дээ. Харин тийм Брайтонд ямар гоё юм бэ? Ийм л зузаан болчиход байна За да. Кардифт бол ер нь таньдаг хүн баг байхгүй лээ дээ. Нөгөө Филиппин хаалгач хэн блэ? Нейл Этрич. Юу лээ? Нейл Этрич. Этрич аа. Кардифт байгаа. Кардиф байсан. Манад ирлүү. Ирсэн. Тий. Ирсэн шүү дээ. Шоог эсрэг тоглолцоо. 23 оны зам байна. Тий. Бас сайн тоглолцсон. Уэлси юм байна тий. За Уэлс тусан тоглолт тэгээд яалтчгүй Челсигийн бүрэлдэхүүн бол амар лээ. Тэгээд энэ шүгний 8-ын ганц юу шүү дээ одоо нэг Премьер Лигийн бус баг юм тий. Тэгээд Челсигийн цуглаа бас хайтаахан таарсан л та. Челси гэж жаа. Усан тоглолтуудын талаар ярих үлээ. Ярд ирнэ. Ярих. Челси ингэснээр лигийн цомын хүрээнд шүгний 8 шалгарсан сүүлийн 6 тохиолдолд бүгдд нь дараагийн шатнд буюу хагашгшээр рүү шалгарч байгаа. Кардиф эсрэг бас сүүлийн 6 тоглолтод дараалал хожиж байгаа гэсэн. Угаасаа л одоо энэ хоёрын баланс чи юу вэ те. Ялгаатай юм байна. Энэ тоглолтын дээр Алехандро Гарначо дубль толиулсан. Хаалгаруу 5 цохоод 2 гол хийсэн. 2 голын боломж үүсгэсэн гэсэн амжилт үзүүлжээ. Челсигийн дотоодын цомын хагас шгшээд гэсэн үзүүлэлт байгаад үүнийг хамтдаа харцгаая. FA Cup юу ярих гэсэн үг үү те. За FA цом болоод лигийн цомын тоглолтууд дээр хагас шгшээ шатанд шалгарсан тохиолдлуудаа дандаа очт юм уу? Дандаа финал юм шүү. Дандаа финал руу гардаг. Ганцхан харин 18 оны FA цомын финал хожиж чадсан, цомоо өргөж чадсан. Бусад тохиолдлууд дээр ер нь Финал хожигдоод байгаа. Хагас гişгээд авчаад финалд хожигдоод байгаа юм те. Мөн үү? Хагас шгшээд шалгарч чадсан гэж. Шалгарсан тохиолдлууд шүү. Одоо сүүлийн 10 үлрэл 11 дахь удаага хагас шгшээд шалгараад байна. Үнээс гэхдээ ганц Нэг л цомтой л гэсэн. нэг цом. Одоо энэ лигийн цомын хагас гişээ чи хариутай тий. Лигийн цом хариутай. Хариутай. Юу юм бэл ч дээ. Одоо өнөө шин тоглох Палас Арсеналын хоцсонтой гэхээр явчсан Лондоны дээр гарахантай тий. Тэгээ Челси Арсенал гэдэг тоглолт гарчвал бүр гоё болох гоо. Челси нөгөө ихний тоглолт чи улаан гарч мараад бүр Премьер Лигт алдсан шүү дээ нааш. Тэгээд фэнүүд нь бол хүлээгээл байгаа юм л. Тэр 21-с 22 онд илүү нөгөө хоёр финал хоёуланд Ливерпулд хожигддог чинь. 21-с 22 онд ч Лигийн цом FA 2 дээр үү? Тий. Өөрөөсөө бол аврагуудын лигт төрүүлсэн. 21 онд төрүүлсэн. 21 онд төрүүлсэн те. 21-с 22 онд чинь Ливерпул 4 цом Тийм байна, гэдэг. Тий. Үлрэл хоёр дотоодын цомдоо хоёуланд нь Ливерпулд хожигдсон байдаг. Ямар ер нь бол ингээд хагас шгшээд гараад гарч байгаа тохиолдлууд бол сүүлийн амьдралууд бол Челси нэлээд олон. Гэхдээ ганцхан цомтой гэдэг бол үнэхээр Челсиг бодохоор чамлахаар үзүүлэлт бол байна. Гэхдээ боломж бол хангалттай сайн бий. Нөгөө талдаа Манчестер Сити талбай дээр Брентфордыг хүлээн авсан. За Брентфорд ер нь Ситид бол эвгүй өрсөлдөгч нөгөө барьц таардгүй өрсөлдөгчтэй нэг байдаг. Гэхдээ энэ тоглолтын дээр харин сүүл бас Премьер Лиг дээр аваад байна. Тий, ер нь Пепперснээс хойш ч одоо Вулверхэмптон, Брентфорд, Брайтон гэсэн багууд ер нь хамгийн юу баг шүү дээ. Тэгээ энэ жилийн Ситигийн одоо Пепин Ситигийн юу бол клин шит хийгээд байна л да. Хаалгандаа гол алдсан. Өнгөрсөн үлрэлд бол гол алдчихадсэн шүү дээ. Дандаа нэг гол алдчихсан бол энэ үлрэлд хаалгандаа гол цэхэн болчихлоо. Ширк. Райан Шерки Нийст задгаа тоглолттой. Сая бол цөм цоглоо шүү. Райан Шерки дээр юун дээр Nations League хагас шгшээд хавь гол авсан. Хүчлэгээр орж ирээ те. Голын юм дөө. Хоёр ч баг тажиг байсан юм. бараг ч явах. Цэнгэлтэд байсан. Тэр хажуугаас нь гэрчлэхэд бол амар болсон. Тэгээ бас яг уу гайгүй тоглогч нараа тоглуулсан одоо Ширки байна, Савиньо,
Хаалт бол арай гайгүй те. Сэлгийн тусан. Энэ хачир авцсан уу? Ачаар утсан. Савиньо. Савиньо ч одоо бас явчих гад юм уу? Тий, одоо нэг Семеньогийн 8-аас бас их юм ханаах гэдэг шүү. Тоттенхэм өтер гэсэн нэг шуум явж л. Одоо Сити ингээд сэлгийн юм шиг 2 дугаар багийн юм шиг эсвэл 1.5 дугаар багийн юм шиг хэрнээл бас амар бүрддэг bay шүү. Ширки сая бол ингээд 2 Этихад зингэлт хүрээлэнд энэ үлрэлийн 2 дахь гол 5 голын дамжуулалт. Ерөөсөө 9 тоглолтод оролцоод 7 гол. Энэ залуу бол ер нь талбай дээр ялангуяа одоо өөрийнхөө юм бол гарах юм бол ямар нэг байдлаар голд бол оролцож байгаа. Энэ 9 тоглолтоос ердөө 5х нь гараанд гарсан тоглолт гэж байна. Тэгэхээр ер нь сэлгэнээс орж ирсэн ч гэсэн яг минутаа бол Райан Ширкийг минутаар нь хуваах юм бол их сайн чанартай тоглолтыг бол үзүүлж байна. Энэ үлрэлийн 4 дахь гол оруулсан Wolverhampton эсрэг, Swansea эсрэг, Аврагын лигт Борусsia Дортмунд эсрэг, тэгээ сая Brentford эсрэг голуудыг инхүү оруулжээ. Ийм Аа, ер нь тэгэл Махрез юм биш үү те? Пеп бол яг л өөрийнхөө 2 дахь Махрезийг бол олцсон л юм шиг харагдаад байна. Пеп би ширхгээ дургүй гэсэн шүү дээ. Тоглолтод нь явж байгаа системээс гадар тоглолдог. Тэрэнд нь дургүй гэж зөвөр тоглоод гэсэн. Гэтэ уг нь Махрезиор нь баг хэнийг Савиньог авсан мэт. Уул нь Савиньог. Савиньог. Савиньог ч нь бас арай явахгүй байх шиг юм. Явахгүй байх шиг. Тэгээд явахаас гадна өөрөө нөө төгсгөл их чадвар арай суул юм шиг байна. Ширхгийтэй харьцуулбал. Баса Пеп ч нэг системийг гадуурх тоглогч болохгүй л нөгөө Доку, Савиньо, Ширхги гээл одоо авчраалаа. Доку нь бол яг арай дээр Савиньо ер нь баг явж таарах гэдэг. Нөгөө яг хүснээр нь болохгүй болонгууд дураараа тоглолдог. Нөхдүүд ч тийм. Ширхгийн аргагүй бүр авьяастай. Амар. Лигийн цом чинь би тэгж хараадсан. Нөгөө нэг Пеп ирснээс хойш чинь лигийн цомд хэд дараал төрүүллээ. Сүүлдээ бүр 1-р шатнаас финал хүртлээр гол алдахгүй ч төрүүлж үзүүлээдсэн чинь сүүлийн хэдэн жил яалаа гэд харлаа. Тэгсэн Манчестер Ситигийн лигийн цомын үр дүнгуудыг хэдүүлээ хамтдаа харцгаая. За 21 онд нөгөө энэ Тоттенхэмийг хожихоос өмнөхөн Тоттенхэм Жозе Мориньыг халчдаг. Тэгээд нэг тэгээ харьцаатай өөрөөсөө Манчестер Сити хожоод төрүүлдэг. Түүнээс хойш харин ерөөсөө төрүүлж чадаагүй. Айгу эрт тасчихсан тийм 24, 25. За энэ жилд бол одоогийн байдлаар шүгэн дөрөв шалгарчихсан байж байна. За түүнээс өмнө хасагдсан багууд нь тэднийг хоцсон багууд нь дандаа Премьер Лигийн багууд. Гэхдээ хождгүй биш, хождог баг. West Ham байж байна. West Ham тургуулын цогцолтоор хожигдсан байж байгаа шүү дээ. За Southampton 23 онд чинь их таархан байсан жил нь илүү юу вэ? 2 тэгээр хожигдсан. За Newcastle нэг тэг энэ чинь нөгөө хагасгшаа биш шууд нэг тоглолтоор шийддэг болохоор. За Тоттенхэм өнгөрсөн жил бол жишээ нь 2-1 харьцаатай шүгээ 16-ад хожигдоод мултарч ирсэн. За энэ жил харин удаан хүлээсэн хагасгшаа шат руугаа орчихсан Манчестер Сити бол гараад ирчихээ. Одоо Ньюкаслтай л уу? Гэтэ баг өгчдөг байсан юм шүү те. Бас наата хай. Юу ч. Ер нь л тэгэл Премьер Лиг аврагуудын лиг дээр гол фокус авал. FA цом. Лигийн цом ч нэг юунд ордгоо шүү дээ те. Трипл хийхэд тоологддгүй шүү дээ. Тий Англид бол тэгж үзтгүүл юм байл л тий. Яг гэхдээ нэг 4 цом гэдэг амбиц нь бол мэдээж байдаг. Гэхдээ нэг трипл хийх нь илүү гол зүйлээд болох. Юу нэг Европ ирэх мэрхч байхгүй шүү дээ. Европ ирэх ч байхгүй. Энэ ч байгаа. Лигийн цом уу? Лигийн цом чинь конференц. Тийм үү? Тийм Европа шүү. FA-ний Европа. Тийм. Лигийн цомдоо тэгээ нөгөө томчууд нь төрүүлчихдэг болохоор дандаа тэр 6 дэшиг ингээ огшоод шилжээд явчихдаг. За шүгийн 8 шатны үр дүнгууд за өнөө шөнийн тоглолт хэдэн цагаас вэ гэдгийг хэдүүлээ хамтдаа харцгаая. За Cardiff 3-1-ээр Челсид хожигдсон, Манчестер Сити 2-1-ээр Брентфордыг хожсон. За Newcastle Fulham-ыг 2-1 харьцаатай хожиж бас шүгийн 8 хагашгшээрөө орсон болвол өнөө шөнө тэг 4 цагаас Арсенал талбай дээр Кристал Паласыг нэлээд авах нь өмнөд болоод хойд Лондоны багууд хоорондоо тоглох бай. За энэ тоглолт бол манайхаар бол гарахгүй. Newcastle Fulham чи 1-1-ээр явсаар хагаад за нэмэлт цаг сонгохнуудээс чи Эрдэнэ 3 дээр Rico Lewis хийсэн. Rico Lewis гинэ. Lewis Майли тий. Lewis Miley. Арсенал одоо өнөө шин тэгээд яг бас талын лав амрах болох үү тий. Тэгээд тэглээгээд бас л зузаан болцсон гарч ирээд Паласыг хожичихгүй. Ньюкасл ч одоо авраг хамгаалж байгаа шүү дээ. Тий. Ньюкасл ер нь лигийн цом сүүлийн жилүүдэд Сайн байгаа тий. Ер нь 4 рүү гарч ирчээд шүү. 23 онд финалцсан баха тий. Үгүй ээ. 2 жил дараалаад анх удаага
анх удаага 2 жил дараалан хагшигшээд өглөө гэж байна. Тэрний Юу яагаагүй лөө. Өнгөрсөн үлрэл төрүүлсэн те. Тэрний өмнөх үлрэл Юнайтедтай финалцсан санагдаад их юм. Тий 23 онд лөө. Юнайтедтай финалдаад тий 2 тэгээд хожигдсан байна. Тэгсэн нөгөө хин нөгөө Тэн хагийн юу Лорис Кариус хаалган дээр нь тоглолдог шнэ. Тийм их Тийм тэгсэн. За лигийн цомын тухайд ийм байна, конференц лигийн тухайд ийм байна. Хэдүүлээ Исууцаанд завсарлаад эргэж орж ирэхдээ Английн Премьер лигийн нэг амралтын өдрүүдэд болсон тоглолтууд талаар ярилцах болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Wuhom, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацаанд завсарлаад нэвтрүүлгийнхаа 2 дугаар хэсгээр олзъя. Энэ удирлын 19 дахь дугаар маань үргэлжилж байна. За нэвтрүүлгийн 2 дугаар хэсгээр Английн Премьер лигийн тоглолтуудын талаар ярилцах болно. За тойргийг нээж Ньюкасл Сент Джеймс Парк цэнгэлт хүрээлэндээ Челси клубыг хүлээн авсан. За нэлээд одоо тоглолтын эхнээсээ өрсөлдөөнтэй сонирхолтой үзүүштэй юм тоглолт болсон. Хэдүүлээ эхлээд тоймоо харцгаая. За Челси чи Ньюкаслын талбай дээр ер нь хожихгүй байгаа. 21 оноос хойш хожоогүй. 3 зочин тоглолтоор болоод ялагдсан байсан тийм. Тэр ер нь бол Челсигийн их тийм хүнд талбайнуудын нэг гэж ойлгож байна. Тийм тэр ч утгаараа ер нь талбай эзэд айгуу тийм давуу сэтгэл зүйтэй гарч ирсэн юм шиг бол анзаарагдсан. Тоглолтын эхлэх гэсэн сайн тавьсан. Өнгөрсөн жил Санжуул нөгөө Джекс улаан утас аваад Никлас Джексон. Тэглүү тий. Тэгээ 2 дугаар агсар хүн дутуу гэж байгаа. Хожигчээс 2 тэгээр залсаа чи 20 минутын дотор дүүбэл хийлсэн. Нэг тоглогч 27 дугаар. Ультимат ч энэ дээр ер нь баг хэтрик хийлээ хийсэн шүү. Эхний үед бол Ньюкасл ер нь илүү тоглосон. Гордон энэ хоёр ч нэг нь арай өндөр намл юм да. Холоос харахад бас л Төстэй тий. төстэй шүү өсмөсөн яг адилхан тий. За энэ өстэй амар зөксөн. Чи 2 дугаар эхлээд тий. 49 тоноо. Рис Джеймс. Гоё өвтөйхэн эндээс бүр гоё харагдаж байна. Рис Джеймс ч бэлтгэл дээр бол баг алддгүй гэсэн яг чөлөө зөвхөлтийн бэлтгэлээ бол Энэ дээр хин алдцсан. Малик Чав. Энэ завсарлагаанаар яг ер нь ярьсан л гэж л үү л дээ Санчес, Педро хоёр. Энэ дэр тогтоох гоё тий. Тий. Ер нь яг бас шууд өгчүүл Ньюкасл нөгөө хамгаалалтын шугам айгүй урд биш шүү гэдэг тий. Хоорондоо ер нь ярилцаж гарчсан үгтэйчлээ тий. Яа, энэ орчлоо гэж ярьсан. Барнс. Хари Барнсын нэг алдсан. Иланга 2-9-ыг гуулаа гарч ирээд өөрөө зөхиод алдсан. Ньюкасл бас амжуудаа алдсан. Гэтэ 2 дугаар асуул Челси хав илүү байж байгаа дууссан. Ер нь ихний хасын тэр нэг шууд солилцоол нөлөөлсөн л тоо. Эхний ас дуусаад гарч ирээд Рис Джеймс голд join амар маш том сэргэлт авчихсан. Дээрэс нь Мала Густог суулгангуутлаа Рис Джеймсийг баруун руу гаргаад Энцо Фернандесыг гаргаж ирж. Яг энэ солилцоо. Ер нь хас хамгаалтан дээр жоохон ондын шуум дээр ихний хаст хэцүү байсан чинь. Энцог юу сэлгэнээс тоглолцсон тий. Тийм. Энцо сэлгээс гарч ирээд тэгээд Палмер Энцотой, Кайседотой тэгээд Рис Джеймс өөрөө бас гол руу ороод ерөнхийдөө баруун зүгээртэй тоглолцохоор хас хамгаалтанд илүүрхэд ихсэн чинь Челсигийн тоглоом болж ирсэн. Тэгээд Гарначо бас хэд хэдэн момент гарч ирээд тэдрийгээ дуусгасан бол өгн хожсон ч байх газар байсан л та. Өөрөөсөө аварга өрсөлдөөнд явж байгаа багийн хувьд бол 3 оноо маш чухал байсан. За энэ тоглолт дээр тэгээд өөрөөсөө эхний 20 минутын дотор 2 голыг алдаад эхлүүлсэн. Ньюкасл харин ийм байгаа юм байна. Ньюкасл тоглолтын эхний 5 минутын дотор 8 тоглолтод эхний 5 минутын дотор гол оруулчихсан үзүүлэлтээр. 8 тоглолтод. 8 тоглолтод. Энэ үлрэл гиснээс хойш 8 тоглолтод сайн эхэлж байгаа юм тий тоглолтыг бол. Тийм байна. Тэгээд энэ үзүүлэлтээр бүх багуудыг тэргүүлж байна. За Волтимад бас эхний 20 минутын дотор дубль төлөвлөсөн. Челсигийн хаалганд эхний 20 минутанд дубль хийсэн. Премьер лигийн түвэнд ердөө 4 дахь тоглогч гэж байна. Агуэро байсан болов. Нэг нь Роби Фаулер 94 онд, Пол Сколс 95 онд, сүүлийнх нь Агуэро 19 онд. Ингээд 4 дахь нэг Волтимад.
болжээ. Энцо Марескагийн тоглолтын дээр бас шар утас авсан. Дасгалжуулагч нар дотроо шар утасаар аваад тэргүүл. Мареска ч баг нэг өнчсөн байгаа шүү дээ. Яалаа. Улаан аваад үнс. Улаан аваад. Тийм. Тий, улаан аваад үнс. Эмоцтой. Тэгээд Ньюкасл юу ч дээ. Уг нь бол одоо бэртлийн асуудал ялангуяа хамгаалалт бол бүр тэр чигээр гэмтэлтэй байгаа шүү дээ. Одоо 6 хамгаалагч юу нь бол гэмтэлтэй байгаа. За зарим нь сайн санахгүй байна. 2 жигүүр бол баруун жигүүрийн Трипер, зүүн жигүүрийн Ливраменто 2 гэмтэлтэй, төвд Дэмбөр гэмтэлтэй, Крафт гэдэг нэг сэлгийн хамгаалагчдыг тэр байхгүй. Ингээд нийтдээ бол 6 хамгаалагч байхгүй. Ямар сайн одоо төвийн хагас хамгаалтанд тоглодог Льюис Майли баруун жигүүрийн хамгаалтанд тоглож байхад Челси бас одоо хожиж чадахгүй байна гэдэг бол тэг яг Ньюкаслын шахалт ихний үед бол их сайн байсан. Аль баг бол хамгаалтанд алдаа гаргасан. Тэгээд Ньюкаслийн үед бол уг нь яг зүгээр голын боломжуудаа ашигласан бол энэ тоглолтын дээр нь хожиж болохоор Челсигийн фанатууд бол ер нь сая бол баг онаавсан их юм гэж ярьж л байлээ. Юун дээр Челси өөрсдөө 2 гол алдчихад түүнийгээ барьж хожиж байгаа бас Премьер Лигийн 4 дахь тохиолдол нь өөрсдийнх нь хувьд эсрэг багийн талбай. За сүүлийнх нь бол нодлон юм уу та. 24 оны 4 сард Астон Виллад 2-1 харьцаа тоожогдож байгаа 2-ыг нөхөж хийсэн гэж байна. Нэг нь West Brom нэг ковидтай жил нэг үзэгчгүй цэнгэлт хүрээлэнд тоглож байхдаа 3-3 харьцаатай тэнцэжсэн байдаг. Бас энэ дээр ингээд юм хол сонин юмнууд бүртгэгдлээ л дээ. Роберт Санчес сая голын дамжуулалт өгчөж байгаа. Тэгсэн Челсигээс харангууд хаалгачин дамжуулалт өгөөд гол хийсэн тохиолдол 15 жилийн өмнө. Питер Чех, Дидье Дрогба 10 жилийн өмнө 2010 оны 12 сар ихэр чинь 15 жилийн. Тэрнээс хойш ганц ч байна. Тэрнээс хойш хаалгачин дамжуулалт өгөөд гол хийсэн тохиолдол байхгүй гэж. Ньюкасл харин нөгөө талаасаа өөрсдөө 2 голын тэргүүлэлээ хамгаалж, хадгалж, бөөцөлж, бөмбөглж чадлагүйгээр оноо алдлаа. Ингэснээрээ энэ үйлрэл тэргүүллээс нийтдээ 13 оноо алдсанараа Брэдфордтой хамт лигийн антирекордыг тэргүүлсэн явж байна. Челси өөрсдөө гэдэг чи одоо 2 оноо. 2 оноо. Тий, 2 оноо алдчихлаа гэсэн үг шүү дээ. Эхний 5 минутанд өөрсдөө гол хийчихэд тахаар. Брентфорд өнгөрсөн үеэр санагдаад байна. Тэр нээлтийн юу эхний минутанд 3 тоглолт байгаа. 3 тоглолт тараалгаа. Хоёрын баг юм бүү мө ичлүү яа. Тэгээд эхний 5 минутанд гэж авч үзэх юм бол хэдэн төгөлтэй баг 5 6 төгөлт төр байлаа. Яг өнгөрсөн үеэртэйгээ адилхан уулна эхлээд хийж л байгаа юм байна. За манай Борнмут ч энэ дэр ороод ирсэн юм чи. За төвшөөгийн Борнмут 11, за Челси, Манчестер Юнайтед, Вест Хэм клубууд 10 оноог тэргүүлж яваад бариулж алдсан гэсэн үзүүлэлт. Энэ бол бас тийм базаахгүй үзүүлэлт. Төгсгөлийг муу гэж наал гэсэн үг л дээ. Ер нь бол дүгнээд хэлэхэд те. Ньюкасл өөрсдөө одоо 23 оноотой байгаа. Энэ 13 тэдэнд байсан бол 36 оноотой болоод нэлээд дэшигээ. Одоо ядаж 13 биш юм гэхэд нэг талын авцсан. 8 ч юм уу те. Авцсан бол дээш явахаар байжээ гэж. За Ньюкасл Челсигийн тухайд юм байна. Бямгаргийн орой энэ тойргийн оргил тоглолт болсон. Тэр тоглолт нь бол Тоттенхэм шин зэнгэлт за одоо ч бараг орж боллоо. 6 жил болчихлоо тий. Тоттенхэмийн цэнгэлт хүрээлэнд Ливерпул зочлон ирсэн. За энэ хоёрын тоглолт чинь ер нь сүүлийн их сонирхолтой. Тэгээд одоо дараа нь яриатай олон үйл явдалтай. Олон гол ордог. 6-3-аар дуусдаг. Та энийг зүгээр эхлээд шууд харчаад улаан гэж бодсон уу? Үгүй. Давталт харж ш. Шигшээгийн хоёр нэг Гинтэд төстэй. Нидерланд оо. Вирцийн голын амжуулалт, Исакийн гол гэсэн чинь тэнд ванд байна. Энэ дэр Исаак бүргээс гэж шүү дээ. Шилбэний нөгөө савхан ясан хугарцсан. Тэгээ одоо хагалгаанд орох юм шүү дээ. Одоо доор ээж 2-3 сар гэж шүү дээ. Тийм хөө. Бараг үлрэл дууссан ч биш магадгүй л ханы. Ер нь тэр нөгөө Вандавены яг 2 хөлөнд хавчуулагдсан тийм тэр давталтын үзүүлбэр амар эвгүй байсан. Исаак ч одоо уг сэлгээр очлоо тий. Нэг 10 хэдэн минут болж байгаа. Тийм. Исаак хоёрыг шууд хамтд нь оруулаад ирсэн шүү дээ. Оруулаад ирсэн бишээ. Исаакийг оруулаад Икетикетэй тоглуулад ирсэн шүү дээ. За энэ алдаа бол байхгүй тий. За хэдүүлээ энийг бас тусад нь ярина. Икетике сүүлийн 3 тоглолтод 5 гол. Амар нөө. Өдрөлийнхэнд нэг гоё ихэлсэн. Тэгээд ихсэг чимээгүй байж байгаа. За. Фримпонг бэртлээс эргээд. Эсвэл хичээгэл шүү. Энэ тоглолтын дээр чи ямар гол Нидерланд гарцсан бэ тий? Вандавен, Чавис юм уу, Вандайк, Фримпонг, Граумберг, Гакпо одоо тооч гэлтэй юм. Арнешлот.
Энэ Ричарлисон бас тэр Икетикийг үстэй араас нь одоо дээр нь дараад байгаа. Тэгээ шгшүүгийнхаа ахад загнуулсан. Хэлсэн байх. Тэгээ одоо энэ Ричарлисоныг бол яг хуу Рүүний энэ ямар ч шаардлагагүй л юмнууд хийж илээ гэж хэлжлээ хэрэгтэй. За бүр ингээд сүүлдээ эн чин Кристиано Ромеро дуусч хахад улаан аваад өсүүлээ Бас өдрөгөө баг ам нээсэн болгонд нь шар уцсан шүү. Тэгээ ер нь Тоттенхэм бол хүн дутуу баг сайн тогс. 10-тэй 9-тэй сүүлийн 10 минутанд бол ер нь 16 тойрол тоглоодсон шүү дээ. Одоо тэр зүүнээс нэг өгдөг дамжуулалт бол ер нь гол болох тунд өгсөн дөө. Юун дээр Шавис юм бас биш. Хин Флорен Вирцийн хамгийн ихний Анхны голын дамжуулалт Премьер Лигт бол Премьер Лигийн хүрээнд шүү. Бүртгэгдсэн. За нэлээд удаан хүлээсэн. За энэ 100-ны 2 топ солилцоо нэг нь голын дамжуулалтыг нөгөөх нь гол хийлээ. Харамсалтай нь Александр Исак нь гинтчихлээ. Эхний хагаст Ливерпул тоглолтын эхний хагаст гол хийж чадахгүй хിവэрэл байна. Тэд 5 тоглолтоос 4-т нь эхний хагасаас хураа гарч ирээд байна. За хоёрдугаар хагас гэхэд бол мэдээж тэр алдаагаа залруулаад сүүлийн тоглолтууд дээр ялангуяа алдаануудаас засаад бол гарч ирж чадаад байгаа харагдаж байна. За хэдүүлээ улаан хуудсын Симонсын улаан хуудас дахиад хэдүүлээ харцгаая. За энэ дээр бол бүр тэр хойно аюултай довтлогоо байхгүй ийм нөхцөл төр их эвгүй одоо харин тий яагаад ингэж орж ирвэ гэдэг. Ван Дайк одоо яг нөгөө шүүгчийн илэргээр бол excessive force гэдэг. Одоо юу гэдэг хитрхи хүчээг одоо нэгдүүлсэн тий өрсөлдөгч тамирчнаа одоо хинтээж болохуц гэдэг шалтгаанаар л шууд улаан хүчилж байгаа юм байна л дээ. Уг нь бол яг нөгөө шилбэний бас харьцангуй дээр булчингийн тий яаж л онол та улаараа орчлоо онол та. Тэгтээ энэ бол улаан л та. Улаан мэдэрсэн л дээ дээрээс нь. Дэмил үйлдэл болсон л та тэгээд шууд одоо чи ингээд 3 тоглолт. Уг нэг дөнгөж Шавис Хэмс чинь одоо айгуу болоо тий ирж ирсэн шүү дээ. Улирлын ихэнд бол бүр байгаагүй шүү дээ. Тоглож чадахгүй байсан. Тэгээд хүн гайгүй болж өстэй 3 тоглолт байхгүй. Дээрээс нь энэ чухал тоглолтод бага хүн дутуу орхиод. Тэр нь Франкийн Тоттенхэм яаж юм? Надад бол бас жоохон яах вэ одоо тэгээд. Улирлын яг ихэнд сайн байсан л та. Тэгээд улирлын эхний нэг хэдэн тоглолтыг үзэхэд бол за тэр Paris Saint-Germain-тэй хийсэн супер цомын тоглолт бол ер нь цомыг баг атгаад алдсан. За тэгээд эхний нэг 4-5 тоглолтыг харахад бол ямар ч үсэн Анжийн Тоттенхэмээс бол арай сайн тоглолтыг сайн үр дүн хүлээж болох юм байна гэсэн тийм найдлага бол харагдчихсан. Ялангуяа хөлбөмбөг бөмбөгнүүд нь тийм аюултай харагдчихсан. Тэгээд яг нөгөө Томас Франк Брентфордод хэрэгжүүлчихсэн юм ал Тоттенхэм тэр чигээр навид ирчихжтэй гээд тэгсэн чинь тэгэл ер нь шал өөр зүгрүүгээл явчлаа та. Тэгээд аврагуудын лигт бас гайгүй тоглоод байгаа шүү харин. Тий. Уг нь энэ үлрэлт Анжиг бодвол гол баг алдчихаа. Тэр бол одоо илүү авах үзүүлэлт нь харагдаж байгаа. Гэхдээ нөгөө Madison-ы бэртэл бас аргагүй нөлөөлж байна. Ер нь 18 дээр тоглогчтой байхгүй. Дээрээс нь одоо нөгөө хөлбөмбөгт чинь хамгаалалт хамгийн чухал болсон юм а гэдэг дахиад харуулж байна. Бинтакур гарч ирээд байгаа. Шавис Хэмсийг авсан шүү дээ. Тий. Бинтакур гарч ирээд байгаа. Тэгэл хамгаалалт дээр шүүрчгийн тоглоод байгаа лээ. Тэгээ нөгөө Папе Саар нь одоо сая бол нөгөө нэг юуны олон улсын Африкийн цом руу явцсан. Тэгээд юу н хамгаалтан дээр одоо тоглогч Грей гарч ирээд байгаа шүү дээ. Арчи Грей Бинтакур хоёрын тоглолтод гараад гарсан байхгүй. Тэгээд урд нь Берг болч юм уу. Ер нь хамгаалтын шугамлалт дахиад асуудал болж ирж байна. Тэгээд уг нь довтлохооны тоглогч нь ялангуяа Кудусыг аваад жигүүр гоё болсон. Шарлисон үлрэлт гараанд гарвал гоолдод эхэлж байгаа. Шавис Хэмс нарийн дээр болоод эхлэхээр гэл дундын шугам нь ер нь багийн нөгөө хамгийн том баланс нь дундын шугам гэдэг нь дахиад харагдчих. Тэгэл дундын шумаа хамгаалтаа алдчихвал тэгэл довтлохоо хамгаалт бүх зүйлээ алдаад. Франкийн спортс ч одоо хэдэн тоглолтоос хийчих очиж шүү дээ. Тэгээ баг дараалаад хожигдсан, оноо алдсан тоглолтууд бол маш их болчихлоо шүү. Юун дээр Ричарлсны тоглолт дээр дахиад гол хийсэн. Тэр гол нь одоо багт нь оноо авчраагүй ч гэлээ. Өөрөө нөхөр бол Ливерпул эсрэг их давгүй тоглолтыг үзүүлдэг ийм зуралтай юм байна. 5 гол, 3 голын дамжуулалт. Өөрийнх нь багуудын ингээ голд оролцсон тоогоор харах юм бол карьер хай нь Ливерпул байдаг. Тоттенхэм нэг энэ календрын жил одоо ингээд эн чинь дахиад
холбоо дээр тоглох болов яг үлээ. Нэг тоглолт байгаа. 11 тоглолтод хожигдсон. Ер нь энэ бол 2025 он гарснаас хойш. За энэ бол бас л таархан үзүүлэлт бол болж байна. За хоёр тоглогч нь улаан авсан. Өмнө нь Премьер Лигт Дестини удаагийн дахиад Кристиано Ромеро 22 онд бас нэг тоглолтод хоёул Челсиг эсрэг тоглолт юм байна. Тийш тийм нөгөө 2 жилийн өмнө. 2 жилийн өмнө. Нөгөө Никлас Джексон хэтрик хийдэг. Тий, тэр тоглолтын дээр тэр хоёр улаан авч ирсэн. Аваа гарч ирсэн. Александр Исакийн гэмтлэг хэдүүлээ харцгаая. За энэ жоохон эвгүй зургаас байгаа шүү. Зүүлний яг тэр шилдний савх ясал цуурцсан гэдэг. Яг Ван де Вен бол мэдээж санаатай хөдөлж штэ баг цогхоос өмнө бол ер нь гулгаад явж исэн. Тий. Одоо хаалт тавих гэж л явж байгаа шүү. Бараг энэ гоолыг оруулахын оронд гэртэйг байсан гэсэн. Энэ жоо азгүй юм болчлоо л доо. Гişигдэл нь ч бас эвгүй харагдчих шүү. За одоо тэгээд он гараад Шведийн шгшээ баг нь нөгөө плей-офф тоглох гээд байдаг. Тий, Швед ч ер нь баг найдлах болчлоо л доо. Йокериш. Тий. Йокериш. 3 сард бол ер нь баг хэцүү хаа. 2-3 сард тий. 2 сар одоо бис засалтаа орно гэдэг чинь л өөрөө тэгээ хугарцсан гэдэг чинь бас амар. Харин Тэгэл 2-3 сар наандаж гайгүй басаа тэгэл 125 сая паунд Ливерпулийн давталхаа. энэ хин ч Гакпо ч ер нь хэр утга юм бэ? Гайгүй байсан. Тийм урт хугацааны гэмтэл биш шүү дээ тий. Тийм. Гайгүй байсан. 2-3 л тоглолт. Одоо тэгээ Салах Африкийн зам руу явчлаа. Исаак байхгүй гэхээр Гакпо айлбал хурдан лишгүй болсон. Китикийн л гоё юм тий. Китикээ гоё байгаа нь бас юм да. Исаакын ингээд ичвэл хоёулаа өндөр дүнтэй 8-1 гэсэн байсан бол. Китикийн гоолыг хэдүүлээ хамтдаа харъя. За тэрэн дээр харин яг хүмүүс хоёр хуваагдчихлаа л дээ. Алдаа юу юу байсан уу байгаагүй юу гэдэг дээр. Китики бол сүүлийн тоглолтууд дээр форм их сайн байгаа. За баруун зүгээрээс дамжуулт орж ирсэн. Замдаа хамгаалагч хөлөөс хачир авсан. За тэр хачир авсан ч баг болсон. Китикигийн хувьд, Ливерпулийн хувьд. За нэлээд өндөр хөрж орж ирсэн мөргөлт бол өндөр хүнд бол да тэгээд яаж ингэж хурж л байгаа юм л да. За Ромеро төлөвчдөг тий. Цэцэр контакт өгчдөг. Энэ дээр хүмүүс болохоор нэг бол төлөхсөн, үгүй бол зүгээр тулсан гэдэг байна. Түлхээгүй. Тэр нь одоо тулсан. Яг Ромеро бол яг дээшээ үсэрч байгаа юм. Тэгээд баг зэрэг яхад л тэгэл хэцүү шүү дээ ер нь тий. Гэтэ яг хөө варын шүүгчнэр одоо яг нөгөө түлхэлтийг зохих хэмжээний л гэж үзсэн баг л та. Тэгээ тулсан л гэж үзсэн юм шүү те. Эмбапегийн гол юм байр хийж байгаа бас тий. Китик гоё юм. Өмнө шорто жоохон доошлуулж байгаа бас те. Гол юм хийхээс өмнө бүр илүү свек харагдав. Тэгчихсэн аа ингэж ингэ. Китикээ дээд 2023-аас 24 оны улирлын өвлийн 8-ны цонхоор Paris Saint-Germain-ээс Eintracht Frankfurt руу зээлээр явж исэн. Тэгээд тухайн улирал бас манайх Бундслигийг дамжуулжсэн учраас энэ Франкфуртын хэдэн тоглолтын дээр ч тайлбараар орж ирсэн л та. Тэгээд үнэхээр Paris Saint-Germain-д бол бүр огт минут болтоогүй. Тэгээд улирлын ихний агт бараг нэг ч тоглолтод оролцоогүй санагдаж байна тухайн улирал. Тэгээд улирлын 2 дугаар агт ингээд зээлээр ирээд Франкфуртод 4 гол оруулсан. Тэгээд тэр 4 гол нь бол Франкфуртод бас нэлээд чухал ач холбогдолтой. Ер нь Европын тэмцээний ирэх авчирхад голлох тоглолтууд байсан л та. Тэгээд ер нь бол их сэтгэл зүй таймын тоглолт юм байна гэдэг нь бол тухайн үед бол харагдчихсан. Тэгээд 100 болсон. Paris Saint-Germain-аас шууд жинхлээд аваад үлдчихсэн. Тэгээд ер нь бол Франкфурт сүүлийн жилүүдэд бас яг ингээд тоглогчдыг үн багтаа байгаа дэр нь авчираад нэг үлрэл ч юм уу хагас үлрэл зээлээд за тэгээд үлрэл дууссан гот ингээд жинхлээд дараа үлрэл нь бүтэн тоглуулад үнийн нөсгөөд ингээд зардаг. Энэ жишг бол одоо их тогтчлоо шүү дээ. Одоо жишээ нь Коломоани байж гин, Лука Йович байж гин тий. За тэгээд одоо ингээд нэр дурдаад байвал ер нь их олон. Тэгээ Франкфуртээс авсан тоглогч нар цаашаага явахгүй биз. Тий, яг нь тэр бол зүгээр яг одоо авж байгаа баг ч юм уу тухайн тоглогч дээр ярих асуудал. Франкфурт дээр бодоод үзэх юм бол бизнес зарчмаар нь бодоод үзэх юм бол энэ одоо яг санхүүгийн тоглолт айгу зөв хэрэгжээд байгаа хэрэг. За тэгээд өнгөрсөн үеэрл Франкфуртод бүтэн тоглоод ингээд ердөө ганцхан үлрэлийн өмнө те Paris Saint-Germain-ээс Германы нэг баг руу зээлэр очиж байсан тэр тоглогч ингээд тордож чадах юм бол те ерөөсөө энэ Европын төвчний тоглогчид ерөөсөө бүгдээрээ л зөв газар очиж чадах юм бол гялзах потенциал нь бүрэн байгаа тоххой. Тэгээд өнгөрсөн үеэрл бас харагдчихсан. Омар Мармуш улирлын ихний агаст ер нь бол Франкфуртыг бүтэн чирээд тэгэхээр гялцсан. Тэгээд Омар Мармушийн хажууд бол
жоохон дарагдаацсан л та Экитике. За тэгээд явангуут нь яах вэ гэж бас яриа байжсэн. Мармуш ч өөрөө нэг олон талтай тоглолтын арга барилтай шүү дээ. Өөрөө төгсөгчдөг, хажууд хандаа өгчдөг, гол дулцдаг. За тэгэнгүүт Экитикегийн дуруунд дээр ганцаараа ачаа ирсэн чинь үлрэлийн 2 дугаар хагаст Экитикегийн тоглож ерөөс унаагүй. Тэгээд энэ тоглолч бол хэнийг тоглож бас хамааралтай зүйл биш юм байна. А дээрэс нь баг ямар нэг асуудалтай байгаас сүүл хамааран энэ тоглож өөрийнхөө тоглолтыг бол үзүүлэлт тоглож юм байна гэдгийг нь бол аналистууд бол үнэлж байсан л да. Тэр ч утгаараа өнгөрсөн зам бол эргэлзэлгүйгээр шууд Экитикег бол Ливерпул авч авч чинь юу өрсөлдсөн шүү дээ. Байерн өрсөлдсөн шүү дээ. Тэгээ Байерн өрсөлдөд өөрөө Ливерпул руу явахыг бол илүүд үтсэн. Учир нь юу гэвэл Байерн Луис Диас ирчихсэн. Тэгээ тэр ч утгаараа ингээд одоо арай л тоглох минут тоглох орон зай илүү тийм газар байж үдсэн учраас тийм томчууд байдаг газар байж үдсэн учраас. Тэгээд өөрөө бол Ливерпулийг сонгосон. Тэгээд сэтгэл зүйн үнэхээр тайван тоглож юм байна. Тэгээд дээрэс нь үнэхээр уяатан тоглолтын арга барилтаа олон талт гэх юм уу те. Ийм тоглолтын арга барилтаа. Одоо эх 100 жишээ нь 26 онд бол Францын шишээдээ дуудагдах хаа. Экитикегийн энэ үлрэл торгуулийн цохилтыг хасаад тооцох юм бол Премьер Лигт Эрлинг Холланд 18 гоолтой, ард нь Экитике 8 гоолтойгоор орж ирж байгаа. За нөгөө талдаа Ливерпул, Тоттенхэм гэсэн энэ хоёр багийн хоорондын тоглолтод за сүүлийн Премьер Лигийн 26 тоглолтод Тоттенхэм ердөө 2 удаа хоцсон, 18 удаа Ливерпул хоцсон гэдэг. Ер нь энэ хоёр багийн хоорондын харьцаа гэх юм бол хитрхийн нэгдэл рүүгээ гарцсан ийм дүр зураг бол ажиглагдаж байна. За Ливерпул харин ингээд сүүлийн тоглолтууд дээр нөгөө олон хожигдлынхаа дараачаас бол их втэйхэн гараад ирлээ. Тоглолтын хожигдлогоо зурвал бол их аятайгаа үргэлжилж байна. За нөгөө талд Бирмингем хот Вилла Парк руу хамтдаа явъя. Вилла Паркт Астон Вилла Манчестер Юнайтедийн За нэм гарагт тусан ганц тоглолт. Тэгээ би энэ тоглолтыг тайлбарласан. Яг Астон Вилла бол талбай дээр тоглож байгаа. Гэхдээ Юнайтед тоглолтын ихнээс аягүй сайн шахсан л та уулна. Ерөөсөө ингээд тоглогч нэг бол нэг шахаадсан. Одоо бүр Эмилиано Мартинес дээр хүртэл очиж шахажсэн. Эд хэдэн боломжууд уг нь гаргасан Юнайтед. Эхний үе бол ер нь тэнцвүүхэн л өнгөрчлээ. Бруно Фернандеш. Энэ үн цаашаа яваад лифт гарч ирсэн тий. Шишко тий хийхгүй маа бас. Нэг таг болчихсон тий. За энэ голточтой яах вэ? Морин Роджерс түрүүчийн тойрог дээр бас нэг аим. Вест Хэм эсрэг. Энэхтэй энэ гол дээр тэр Лени Яра гэж нөхөр ярина. Тэр нөхөр бол юу ээ? Зүгээр нь хажууд нь алхаж байгаа байхгүй тий. Чигээд байна. Тогтоолт нь айгүй муу болсон шүү дээ. Морин Роджерс цаашаа бүр болон руу шигт явсан шүү дээ. Тэгт нь очих хэрэгтэй байхгүй тий. Лени Яра бол энэ том. За энэ тэгээ нөгөө шахалтын үр дүнд орсон гол. Нөгөө шахалтаа хийгээдсэн дооргүй ин шахаад за яг Куня шууд халуур зогссон. За тэнцүүлээд авсан боловч за энэ дээр маань гараад ирсэн. Яг нөгөө газараа зогч. Нэг одоо Дипэ тоглохоор нэг гал нь асгаар алтгаа болчихдог шүү дээ. Тэр шиг энэ дээр бас л нөгөө тэр Лени Яра гэртээ. Хажууд нь тэр юу чигээд байна. Энэ дээр одоо хайрцангуй ойрхон байж тэр эхнийх дээр бол зүгээр яг үнд бол зүгээр хараад саяны эхний хоёр туултын өмнө Лени Яра очиод бөмбөгийг авч боломжтой байсан. Ер нь энэ орсон бол юм тий. Энэ Юнайтед тэгээд яалтчгүй бүр нэмгэн болцсон мөлий одоо яаж зах 3 тоглогч Африкийн зам руу явцсан. Касемиро энэ дөр чинь хуудасны тургуултай. Тэгээ Фернандеш гэмтээд гарсан чинь ямар сайндаа хамгаалагч оруулж ирж байгаа ш. Лисандро Мартинес бүр ямар ч сэлгийг болцсон юм лээ. Тэгээ одоо нөгөө 3 Имбумо яг довтлогчийн ардлын 2 тоглогчийн баруун тоглолдог. Амад Ялоч нь баруун винбек дээр одоо хамгийн сайн тоглолтыг үзүүлдэг. Ерөөсө баруун жигүүр ингээл тэр чигээрэл нэг Мазрави байхгүй. Тийм Мазрави төвийн 3-ын баруун тоглолдог гэдэг. Ер нь баруун жигүүр бол тэр чигээрэл хэцүү л харагдаж байна. За Ярага ярина да. Дээрээс нь хоёр нөгөө нэг Имбумогийн хоёр чинь довтлооны гол хөл нь болчиход байгаа юм үлэр тийм. Амад Яло хоёр чинь. Тэгээд Африкийн цомд ер нь магадгүй хамгийн нөлөөлж байгаа Премьер Лигийн баг гэвэл Юнайтед байж магадгүй. Яг энэ нөлөөлөл ач холбогдлоор явах юм бол энэ 3 тоглогч гуруулаа бас гараанд гарчин. Дээрээс нь яг довтлооны хоёр Имбумо Диало хоёрыг бодвол тэгээ хамгаалт нь гэвэл Юнайтед
United тэр Лени Йоро гэдэг нөхрөө авч хаяа. Лени Йоро гэж нөхөр. Гэхдээ гэхдээ яг өмнөх тоглолтууд дээр гайгүй л байсан юм шүү. Үгүй. Сая л ер нь хараад хахад миний бол гол нь Манчестер Юнайтед шиг одоо Юнайтед чи ямар баг вүлээ те. Юнайтедийн энэ том багийн хамгаалагч бол Лени Йоро биш юм байна гэж би бол бодлоо. Яг хөө мэдээж Лени Йород хүлээлт өндөр байсан л та булаацчихсан Реал Мадрид тийш үү. булаацалдчихсан Ливерпул авъя гэж хэлсэн. Ерөнхийдөө том багууд бол харж исэн. Гэхдээ Юнайтед ямар тааш авч чадсан харин яг биш ээ. Яг одоо үеийн тэр хамгаалагч биш. Гэхдээ Евро бол хэний Фернандеш гэн Аморимын сонголт бол биш тий. Аморим ирэхээс өмнө 108 шүү дээ. Тинхагийн тэгээд эренгүүтээ гол нь шууд нөгөө пресизон дээр ИСЛ болцсон. Яг хөө зөвхөн нөгөө за яг хөө Евро нэг тоглогчоос хамааралтай шалтгаалж гэж байх уу. Гэхдээ ихэнх угаасаа одоо энэ Хэвн гараад байгаа, Лени Йоро гарч ирээд байгаа. Бэрхлэмжийн асуудал бас байна. Делихт Магуайр хоёр бэрхтэлтэй байгаа тань. Ер нь хамгаалтаа тэр чигтэн Юнайтед солихгүй бол Борнмутын эсрэг 4 гол оруулчаа 4 гол алдна гэдэг чинь бас болохгүй. Яг Юнайтедийн хамгаалалт л өвн гайгүй болчвол одоо энэ довтлооны бүрэлдэхүүн довтлогоо олгоно тэр одоо ялангуяа Борнмутын эсрэг тоглолтод бол довтлогоо олгоно аюултай болж чадчих واخ. Яг тэрнээс харахад Бруно Фернандеш одоо нөгөө Эмбемо Диало энтер нэрээд яг бүрэлдэхүүнээр довтлогоо олтонд ажгүй хасамаалтан дээр яг Угарте Касемиро хоёрын одоо залгуулад нэг тоглогч юм нэгээс хоёр тоглогч хасамаалтан дээр авчираад за тэгээд хамгаалтаа солиод хамгаалтаас нэг л тоглогчийг үлдээчих. Дооргүйг. Дооргүйг л үлдээгэл бусдын яг гоё бүтэн өөрчлөлт хийчих юм бол United парк тэгэхээр одоо яах юм дахиад шинэ тоглогч нар авах юм уу? Тийм. Одоо энэ өвөл энэ 100 хин яг Аморим өөрийнхөө өссөн тэр хамгаалтаа бүрдүүлээд хамгаалт дээр штэ хамгаалтан дээр тэгээ хамгаалтын нэг хоёр. Тэгвэл ирэх өдрөлд United бол дээшээ шүү. Тий. Сая яг энэ өдрөлд 26 гол алдсан гэж тэгжсэн. Одоо саяны хоёрыг нэмээд 28 болж байгаа. Тэгэхээр яг уг нь бол гоолууд оруулаад байгаа шүү дээ. Одоо Борнмут эсрэг 4-ийг хийсэн, тэрний өмнө Вулверхэмптон эсрэг 4-ийг хийсэн гэл тэгээд тоглооны үзүүлэлтээр одоо тэргүүлж байгаа юм билээ л дээ. Уул нь хаалгуур хамгийн олон зөгч байгаа юм байна. Оруулах голын магадлал нь одоо Сити Интертэй бүр адилхан бараг жоох илүү ч байлуу явж байна. Хамгийн гол нь хитрхи олон голыг алдаад байгаа. Хамгаалтанд бол яхахгүй тэмүүлэн гэлсэнчлээ асуудал байна. Гэхдээ яг шинэ 8-нууд хийх үү эсвэл одоо өөрөөр бүр байрлаа эсвэл одоо юу гэдэг дөрөв хамгаалагчтай ч юм уу тоглож үзэх үү гэдгийг л одоо ярих нь тий. Тийм клуб дотор гэхдээ зөөр нэг юм яриа гарсан гэж нэг сонссон. За. Аморын менүүлрэлийг дуусгахгүй гэдэг яриа одоо клуб дотор тий ажилтнуудын донд ч юм уу, удирдлагуудын донд ч юм уу. За тэдний тэр ярианы ингээд тоглогчдын чихэнд хүрсэн ч юм уу. Тэнгүүтлээ ингээд зарим тоглогчид бас эргэлзээ төрж сэтгэлээр ч юм уу. Сэтгэл хоёрдоо нэр юу нь яах гэдэг тий. Таны чихэнд яаж хөрв? Тэгээ надад бол ер нь бас яаж магадгүй л бодож байна. Төвшөөч бас эвгүй сонсцсон байх. Шууд бас ирэн шүү дээ. Тоглогчийн гэрээ мэрэгтэй бас Сая 2-7 хоногийн өмнө Harry Maguire-ийн нэвтрүүлэг орж ирсэн л дээ. Ярилцлага оржсэн. Тэгээ Harry Maguire бол гэхдээ өөрөө бол одоо хувь тоглож байгаа зүгээс те бас лидерүүдийн нэг байгаа шүү дээ United-ийн. Тэгэнгүүтээ тоглогчид бол тасалжуулагчд бол 100% итгэж байгаа гэдэг зүйлийг бол ярьж ирсэн. Гэтэл өнгөрсөн 7 хоногт босч чинь яг одоо клубын ажилтны дунд бас нэг юм яриа гараад байна. Аморын бас солигдох магадлал энэ үлрэлийг дуусгахгүй байх магадлал гэж байгаа шүү бүр. Их гараад байна гэдэг тийм нэг яриа байлаа. Тэгэхээр ч одоо тэгэл дахиад нөгөө буцаад ороо бусгаа цаг үе рүүгээ шилжих гээд шүү дээ. Гэтэ Аморимыг яриач явуулахгүй л үү те. Би бол гайгүй хаа. дахиад Тэн хаагийг тэгж их тисчээд үү. Тий одоо нэг тийм юу гэдэг Челси нэг хэсэг баг жил болгоно насгалжуулагчаас үлдэг байсан шиг одоо нэг өөрсдийнхөө юу одоо нэг тавьтраггүй гэдэг шиг л одоо яг тодорхойлж чадахгүй л байгаа шүү дээ. 3 төвийн хамгаалагчтай угаасаа тоглолдог дасгалжуулагчийг одоо ирээдүгөө гэж авчирангуудаа жил гаруй 2 жил болоо дахиад солилцгоор чинь гол нь Аморимын багийг бүрдүүлж өгч чадаагүй шүү дээ. Тий. Одоо нэг ганц хоёр солилцоогоор Аморим өөрөө нэг тоглогч. Гол нь тийм эрх мэдлийн Үүний спортын захирал нь өөрчлөгдсөн шүү дээ. Ситигийн хуучин спортын захирал ирсэн. Тэр нөхөрт бас найдаад байгаа шүү. Тэгээд нэг ганц хоёр солилцсон цанх эрх хүлээлт өгөх United амар том боломж байгаа юм шиг. Уг нь саяны 108 дээр юу байсан юм бэ л те бүр ингэж дата анализ ашигласан юм байлээ. Одоо тэр Ratcliffe-ийн нөгөө хэрэгжүүлжсэн одоо нөгөө Mercedes тэр хэрэгжүүлжсэн Формула 1-ийн те дугууны Sky юу лээ нэг баг дээр амжилттай хэрэгжилсэн тэр төслүүд одоо хүлэн бүгдээр л тэрийг ингээд цааш нь үргэлжлүүлээд одоохондоо бол яг ингэж үр дүнг харж чадахгүй байгаа болохоос биш одоо Куняг авахтаа ч юм уу Эмбомог авахтаа ч юм уу бүр ингэж наривчсан тийм шинжилгээг ашигласан. Тэгээд одоо тэрний өмнөх 8-нууд нь бол дандаа нэг өөр лигээс аваад байсан шүү дээ. Одоо Зиркцич үү тийм үү ялангуяа Сериагаас өөр лигүүдээс авчираадсан бол саяны 8-нууд бол
яг хоёр тоглооны гол тоглогч бол хоёулаа яг өнгөрсөн үеэр баг 20 гол ийдсэн тий. Тоглогч нарыг авчирсан. Гэхдээ одоо хамгаалтын асуудлаа шийдчихвэл уг нь болох гол байгаа юм шиг зүгээр миний хувьд санагдаад байна. Энэ тоглолтын дээр Морган Рожерс 2 гол, за Астон Вилла 2-1 харьцаад хожиж хахад хоёуланг нь хийсэн. 2 тоглолт дараалаад нөхөр бол дараа иж бол дубль бүртгүүллээ. Хамгийн сүүлд Дион Даблн гэдэг нэг Астон Вилладгийн тоглогч байсан. 98 онд 2 тоглолт дараалан дубль хийсэн байдаг юм байна Астон Виллагаас. Тэрнээс хойш одоо Агванлахорч тэгж байгаа. Агванлахор ч одоо байдаг юм уу тий? Байхгүй юм байна. 2 тоглолт дараалан дубль бол байдаг. Сая нөгөө ням гарагт би нөгөө матч оф дэд үзчихсэн чи яг Рүүни W2 суужсэн. Тэгээ хөтлөгч нь Морган Рожерс ингээд Астон Виллагийн дубль хийсэн. Өөрөөс чинь хооших тоглогч байна гэдгсэн чинь өөр ингээ хамраас өгцөн суужлаа. За, Морган Рожерс ингээд өнгөрсөн үеэр гиснээс хойш бүх тэмцээнд 21 гол оруулаа энэ залуу. Энэ жил дөнгөж 23 настай ийм залуу. Астон Виллагийн формыг хэдүүлээ ярихгүй бол алдсан болох үү. Сүүлийн 10 тоглолтод дараалан хожлоо. Премьер лигийн 7, Европа лигийн 3 тий. Европа лигийн 3 тоглолт. Маккаби Тель-Авив, Борнмут, Лидс, Янг Бойс, Wolverhampton, Брайтон, за Арсеналыг, Манчестер Юнайтедыг хождсон энэ 10 тоглолтын дундаа. За тэгээд Астон Вилла клубын түүхэнд 10 тоглолт дараалан 2 өөр цаг үед 10 болж дараалан хоцсон Астон Виллагийн 120 жилийн түүхэнд анхны цэцгэж болжээ. Тэгээд гахаар 8 тоглолтыг ганц голын зөрүүтэй л шийдэгдсэн байхгүй. Тэгэхээр бас хаашаач эргэж болохоор тоглолтууд байсан гэсэн үг. Одоо өмнөх дөрөгч чинь West Ham бол 2 удаа тэргүүлийг алдсан шүү дээ. Нэг тэгээр хожигдож явсан, 2-1-ээр хожигдож явсан. Тэгээд Рожерсын гол шийдсэн. За Морган Рожерс гэж энэ залуу бол би зүгээр яг одоо ингэж хэлэхэд өнөөдөр магадгүй дэлхийн аварга хэллээ гэж бодоход Английн шгшээгийн 10 номер дээр гарааны бүрэлдэхүүн тоглохоор байна. Палмер биш, Foden биш, Ибричи Эзеч биш, Беллингем биш үү? Беллингем биш, Рожерс гарахаар шүү. Тэгээд Томас Тухэлч гэсэндээ ер нь бол хэлсэн байлээ. Тэгээ яг саяны сүүлийн цугларалтан дээр л үү Беллингемийн 10 дугаарыг бүр өгөөд тэр тоглолтын дээр ч гэсэн бас давгүй тоглолтыг үзүүлсэн. Андан гол нь яг энэ форм удирдал дуустал хадгалж чадахгүй юу гэдэг л байна. Тэрнээс яг Английн шгшээ багт 10 номерын сонголт бол 2 ч биш, 3 ч биш, 4 5 байгаа даа. Саяны цуврал дотор сүүлийн 8 тоглолт нь энэ 10 хожлоос 8 нь нэг л голын зөв. Харин тэр бас их сонирхолтой. Харагдж байгаа. За Астон Вилла ингээд 10 дараалал хожигдсон юм байж. Эсвэргээр одоо тэдний дараагийн 6 тоглолтын хуваар энэ бол нэлээд одоо яг Астон Вилла үнэхээр одоо ийм сайн байна уу гэдгийг шалгаж байгаа. Дөрөв тоглолтын зочлон тоглолт гэдэг тийм. Одоо ерөөс шууд Лондонд 2 зочлох гээд байна л да. Лондоны 2 зочлон тоглолтоос харагдан да 27-30 гээл он гарахын өмнө. Тэгээ Ноттингемын Палас буцаж ирээд юу вэ? 4 тоглолт нь Лондонд юм шүү. Арсеналтай ч саяхан тоглосон шүү дээ, тий? Одоо саяны сүүлийн 10 дотор явж байгаа шүү. Сүүлийн 10 дотор. Тэгээд ер нь бол 12 сарын 6 тоглож. Хариу гарах гэж үзэх л бахтай Арсенал одоо. За тэгээд Эвертон Ноттингем орчихсон барьцгүй шүү дээ. Тий. Палас ямар чанга байлээ. Ноттингем бас цомын тэмцээн цацаа залгаа ихтэй баг. 96 тоглолтоос хэрвээ зургууланд нь хожиж чадах аваас Астон Виллаг ер нь бол том контендер гарч ирж байгаа юм байна гэж хүлээн зөвшөөрөлт. Удирлыг бол муу эхлүүлсэн шүү дээ. Одоо яг 5 тойрог хожиж чадаагүй тий. Watkins тэр чинь бол одоо амьд байгаа хэсгийн ч одоо мэддэхгүй шахав те. Тэгээд ямар ч үс амьд л байсан. Ямар ч үс амьд л байсан тэгээд. Унаа Эмерийн байж идэг. За тэгээд нөгөө гол төлөвчт нь байж идэг. Тэгээд удирлыг таараа эхлүүлээд энэ ч одоо юу болж байгаа гэсэн чи тэгэл Унаа Эмери бол Эмери л юм байна. Бас нэг юу байсан л та хин Онана бас л нөгөө нэг хасаамгаалтын тоглогч Камара Онана гэсэн бас л айхтар байд. Онана ч бас өнгөрсөн үлрэлт бэрхшээлт гэмтлийн асуудалтай байж үлрэлийн ихэнд бас нэг ганц хоёр тоглолтод оролцоогүй санагдчих. Тэгээд яг доктортой тоглоод формо олоод эхлэхээр Телемастай урд нь гарч ирээ. Телемас ч бас 10 дээр ямар ч гоё тоглолт юм. Камара, Телемас, Онанагийн гарч ирэнгүүт бас яг баланс нь гоё болоод ирсэж явах. Тэгээд яг гоо Астон Виллагийн тэр хожигдж исэн юмнууд нь дандаа нэг тэгээр хожигдоод эсвэл тэг тэгээр тэнцээдсэн. Тэгэхээр нөгөө хамгаалалтаа бол бас гайгүй асуудал нь гайгүй. Довтлон дээр гол оруулаад эхлэнгүүт хамгаалалт нь довтлон дээр Рожерс, Watkins голдоод эхлэнгүүт бүр ингээ гоё болоод. Тэгээ Watkins өнгөрсөн өдрөлөө бодвол муу хувирлаа тийм өнгөрсөн өдрөлөө бодвол өнгөрсөн удиралт чинь бас чиж
яг хуу таарууд байсан шүү дээ. Тэрний өмнөх үлрэл бол бүр тэрний өмнө супер байсан шүү дээ. Голын дамжуулалт мөртөл 10 гараад. Тэгээд Унай Эмри Морган Рожерсыг 10 номер дээр биш зүүн зүгт ашиглав. 10 номер дээр Тилеманс байгаа болохоор. Гэхдээ яг тоглолтын зарим нөхцөл яг ингээд энэ үлрэлийн талбай дээр өнгөрүүлсэн минутуудыг ингээд хуваарлсан чинь Морган Рожерсийн хувьд 46% нь 10% бараг талд нь зүүн талд. Нэг 30 гаруй хувьд нь бол 10 дээр. За тэгээд үлдсэн хувьд нь юу гэдэг бүр урагшаа тоглохоон дээр ч юм уу баг зэрэг хойшоогоо ч юм уу. Тэгэхээр яг Английн шгшээ багт гол нь 10 дээр тоглох юм уу, зүүн зүгт тоглох юм уу гэж харахаар аль алинд нь боломж байна. Бараг зүүн дээр юм шүү. Зүүн нарийн өрсөлдөөн багтаа хаа тий. Зүүн дээр одоо Гордон, Фоуден, Гордон хоёр л. За баруунд бол Сака батбах. Энэ Беллингем 10 дээр гарах л баг л та гэж бодож байна. 26 онд бол Беллингер Рожерс хоёр хоёулаач гарах боломжтой хэрэг нь байна л да. Рожерсыг гаргаад тэгээ баруунд нь Сака шүү дээ боломжтой. Тэгээ Кейн орд. Бас лайхтар шүү. Амар бүрэлдэхүүн. Энэ тоглолт за Астон Виллаг ярьсан бол Манчестер Юнайтед за ийм байна. Дундын шугам ингэмээр байна. Хамгаалтаа солимоор байна. Гэжсэн чинь нэгэн зүйлийг онцлохгүй байхаар энэ бол ерөөсөө тоглолт өнжидгийг би нэг сандгүй хүн Бруно Фернандеш маань тоглолтын завсарлагаанаар харилцаас очсон. Энэ одоо нөгөө бидний саяны эхний хэсэгтээ ярьсан нөгөө олон тоглолтын гор нь гарч байгаа. Гэхдээ Юнайтед гоо гайгүй баг шүү. Зөвхөн Премьер Лигтэй л тоглоод байгаа. Бруно Фернандес чинь гол нь бүх тоглолтод бүх тэгж тоглолт. Ямар ч тоглолт байсан голохгүй ч шүү дээ. Өөрийгөө бас энэ юун дээр ярьсан байсан шүү дээ. Саяхан өгсөн нэг ярьсандаа дурдсан байсан шүү дээ. Би өвн Юнайтедийн төлөө бүх сэтгэл зүрхээ зориулдаг хүн. Гэтэ өнгөрсөн үеэлд намайг явуулах гэсэн. Тэр багийн би хэлэхгүй. Гэтэ тэр багт очсон бол би хэд хэдэн цом өргөчих байсан. Гэхдээ би яваагүй. Би энд Юнайтедийн багийн ахлагч Юнайтедийн төлөө тогломоор байна гэдгээ хийсэн. Тэгээд Амарим гол нөгөө ирсэн учраас Амаримтай зогцож исэн учраас би үлдсэн. Тэгээд би бол бүх зүйлээ энэ зүүн ч гэсэн бас дайчилж байгаа. Тийм. Ер нь намайг ингэж явуулах гэдэг тэрэнд нь жоохон сэтгэл дондоо. Зүгээр хар үгээр хэлэхэд бол юу л яасан юм бэ л дээ. Тэр чинь нөгөө өмнөх төрөгт Борнмуттай 4-4-ээр тэнцсэн тоглолт яг дараа ярьсан юм байл шүү дээ. Зүгээр хар үгээр хэлэхэд бол юу гэсэн гэхээр би явчих уу гэсэн чинь тэгээд гэсэн л гэд ойлгочиход бол юм болохоор Юнайтедийн удирдлагууд Амрын болгож оролдоогүй гэж ярилцсан. Тийм Амрын ирснээр үлдсэн гэж байна. 292 тоглолтод Манчестер Юнайтедийн төлөө гараанд гарахдаа ердөө 3 дахь удаага завсарлагаанаар сэлгэнд сууж байгаа юм байна. Өмнөх нь болохоор Премьер Лигт 20 онд 20 оны 10 сард дөнгөж ирснийхээ дараа удаагүй нэг суулсан. За тэгээд Европа Лигт Sociedad эсрэг тоглолтод ингээд саяны гол 3 дахь нь Бруно Фернандеш 20 оны 2 сарын 1-нд өвлийн солилцооны цонхоор ирсэн. 2 сарын 1-нд дебютээ хийсэн. Тэрнээс хойш Манчестер Юнайтед клуб нийтдээ Фернандештай байсан байгаагүй 325 тоглолт хийсэн юм байна. 325 тоглолтоос 308-д нь Фернандеш талбай дээр байж. Тэгэхээр энэ ердөө 17 тоглолтыг үндсэн. Ерөөсөө гэмтэл бэртлээс хоолой. За хуудас бол нэг хэдий даваад үндсэн байх. Тэрнээс бусдаар бол бэртлэр бол үндсэн юм бол тун цөөхөн. За ганц хоёр тоглолт үнждэг. Тэгээ одоо саяных чинь шүрмсний бэртэл. Юу яг ачаалтын бэртэл байгаа байхгүй. Өөрөө нөгөө контакт үүсээгүй шүү дээ энэ тоглолтод. Тэгж яагаад бэртцээ. Ялчгүй ачаал нь дэндүү болчих. 325-аас 308 гэдэг бол одоо тэгээ гол нь за Фернандеш хамстринг бол за нэг сар магадгүй болно шүү дээ. Нэг хин орон зайг нөхөх вэ гэдэг ингээд бодохоор бас айгу хэцүү байгаа юм л та. Одоо яг Фернандеш шиг ийм үр бүтээлтэй тоглоом цөрлсөн хагас хамгаалагч ерөөсөө байхгүй байна. Үлдсэн дандаа одоо хамгаалалт зохиолсон одоо Касемиро, Угарте за өшөж одоо Коби Майну ядчих тас гимтсэн юм билээ шүү дээ. Би сая тоглолтын бүрэлдэхүүнд байхгүй болохоор бас Аморимтэй асуудалтай баг болов гэсэн чинь шилбэний булчин гимтэлтэйгээд бас одоо яг тодорхой хугацааг байгаа юм. Нэг ямар ч нэг хоёр тоглолт бол үнчээр байна. Тэгэхээр одоо яг Майну гимтэл нь Илаша тоглох уу эсвэл одоо Касемиро, Угарте хоёроос тэгж Фернандеш шиг тоглооны үр бүтээмж одоо гарах уу гэл тээ. Одоо хин одоо яг орон зайг авахгүй юм байна да. Хашаа татгал юм байна. Гарав руу. Тэгээд Шишкодоо залбираад. Шишког урдаа гаргаад тэгээ яаж яхад Эмбэмон явчлаа. Юу нэ Диалон байхгүй болчлаа. Уг нь 3 одоо хамгаалттай тоглож баг болох гэдэг байхгүй. Нөө Угарта Касемиро хоёроо гаргаад урдаа арай Коньяк гаргадаг ч юм уу. Сая бол одоо бүр 2 хүүхэд 18-т 2 хүүхэд гарч ирж байлаа шүү дээ анхны тоглолт. За 17 дугаар тойргийн үр дүнгуудыг шалгаад хэдүүлээ завсарлаа. Борнмут Бurnley 1-1-ээр тэнцсэн. Брайтон Сандерленд гол орсонгүй. Манчестер Вест Хэмээр 3-1-ээр хожоод, Манчестер Сити 3-1-ээр хожоод,
За Брентфорд Wolverhampton-ыг уучлаа. За Wolverhampton бүр ингээд Премьер лигийн бүх анти рекорд нөгөө нэг Derby County-гийн хамгийн муу оноогч эвдэхээр прогнозтой явж юм байна. шүү. За Ливерпул одсон Арсенал аюутныг талбайд нэг тэгээ хожлоо. Йокерес хийсэн. Шинэ Йокерес нэр ингэсэн гинэ. Мэргэжлийн замналдаа тургуулын цохилт. Юу н алдаагүй юм да. Алдаагүй гэсэн. 19-19 гэж шүү. Тийм. Алдаагүй. Спортингд байхаас л гэж. Тийм. Тийм эс. За Leeds сар ер нь бол ийм голтой сайхан баг боллоо. Гоё баг үлээ үзсэн. Crystal Palace-ыг 4-1-ээр хоцсон. За өчигдөр шөнө болохоор Fulham Nottingham-ыг 1-1 харьцаатай Raul Jimenez-ийн тургуулын цогцолтоос хожжээ. За ер нь бол хоёр эхний 3 тоглолт тэнцээ бус тоглолтууд дээр юм тэнцээ гарлаа. Фулхэм ч одоо Английн топ 10 багийн нэг гэдэг байгаа шүү дээ одоо манай. Сайд. Сүдийн үтгэхдээ сайн биш үү? Сайн байна, сайн байна. Хари Вилсон нэг 4 тоглолт дараалал болтсон байсан цувралнаар зогссон байна. За хэдүүлээ нэвтрүүлгээ завсарлаад орж ирэхдээ Италийн супер цомын тоглолт Дуйлан шуугантай үргэлжилж өчигдөр шөнө хөшгөө хаалаа. За Германы Бундслиг, Испани Ла Лиг эргэн тойрон болоод хуучны клубүүдийн дэлхийн аварга буюу Интерконтинентал Капын финал явагдсан. Тэр талаар ярих болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Wuhom, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байна. Хэсүү завсарлаад 3 дугаар хэсгээр уулзъя. Дэх дугаар үргэлжилж байгаа үзэгчтэй. За сүүлийн буюу 3 дугаар хэсэг маань эхэлж байна. За өнгөрсөн 7 хоногийн ажлын өдрүүдээр Италийн супер цомын хагашгишээ тоглолтууд явагдсан. За энд өрсөлдөөнд Наполи, Милан, Интер, Болония гэсэн клубүүд шүгээн дөрвийн тоглолтыг хийсэн. За эхлээд хагашгишээ Наполи, Милан клубүүдийн тоглолтын таймыг авч үзцгээе. За одоо Испаниг ер нь бол дөөрэ гадаг юм л та. Энд ч одоо 3 дахь жилдээ болчихсон. 3 дахь жилдээ. Сауди Арабид болж байгаа тийм. Сауди Араб цаах. Цомын тэмцээнд финалцсан 2 баг, Serie A-гийн аварга дид аварга гэх ингээд 4 баг. Испани Ла Лиг бол баг 5 6 жил болчих шүү дээ. Тэгсэн. Яг нэг супер цом биш лигийн аварга цомын тэмцээн хоёрт төрүүлжүүлсэн баг нь юу байх юм бол доошоо нэг ухраад те хурдсан баг нь супер цом руу орж иж мэддэг тийм хүү бол байгаа. За Милан ч сүүлийн үед нэг жоох хорон гарсан байна. Милан яг вэ бас удирлын эхлэлтэйг харьцуулбал харин ч шигдчихэд байгаа шүү дээ. За өнгөрсөн үеэрлийн аваргууд бас яг өнгөрсөн үеэрлэл шигээ тоглож чадахгүй байгаа. Уул нь одоо бүр өнгөрсөн үеэрлээсаа ч 100 зам болчиход байгаа шүү дээ. За нэрээс гэж Маниан яг ингээд идэг. Би яг тэгээд Францын хаалга нэр яг итгэж өгдөг юм байна. одоо баг Шивали гарна шүү дараа жил дэлхийн аварга дээр. Уг нь бол тургуулын цохилт сайн хаалт бол гайгүй шүү дээ. Хаалт дээр яг ч дажгүй бол. Гэхдээ бас ингээд хийтэй үедээ хийтэй. Нэр чи Serie A таарахад Милан хожицсон тий. Тий. Тэгэл үү. Наполиг хожицсон. Яа. Бактумна юу? Милан харин томчуудтайгаа их сайн үзээд байгаа. Наполиний удирдлынхэнд бол их сайн байсан чинь тэгээд жаахан унсан. Одоо ёстой United Бактумна шиг л тоглох хэрэгтэй байна даа гэдэг. Яг үнэ. Мактамнай хойлон хоёроо буцаад авчихсан. Erasmus 63 2-1 үү? 2-1 болгосон. Ингээд Наполигийн хувьд Антони Контег удирдах байгаа баг финал руу шалгарсан. За Лука Модрич гэж бай. Модрич маань одоо 40 хүрсэн үү? Он гараад уу? 2 сард илүү. Тойлч хэцүү өстэй. 85 он. 85 он өстэй. 40 хүрчихгүй. Энэ жил хүрсэн юм. Хүрсэн. За ямар ч үсэн Наполи ингээ 2-1 харьцаатай хоцсон. Ингээд финал руу гарч ирсэн чинь нөгөө талд Болония сюрприз өстэй. Явуулсан мэл ч тийм. Интерийг явуулчихсан. Торгуулийн цохилтоор. Тэр торгуулийн цохилтоор явуулсан. Ингээд энэ хоёр финалийн тоглолтод хоорондоо таарч тоглосон. Яг урд шин тоглолоо шүү дээ. Урчин Италийн супер цомын. Энэ тэгтээ юу юм уу? Нөгөө Serie A-гийн тоглолтууд нь бол зэрэгцээд явж исэн тийм. Сая амралтын өдрөө. Явж исэн. Гэхдээ энэ үеийн тоглолт нэг энэ ажлын өдрүүдээр байлуу. Энэд чинь чөлөөлж Сауди Арабын Рядад. За юу Ла Лиг гэн Serie A-гийн аварга, цомын аварга хоёр хоорондоо тоглосон финал дээр. яг л одоо ч гарч ирэх ёстой. Тэг утгаараа супер цом болсон тийм.
За тэгээд Давид Нэрес гэж энэ нөхөр юм. Хожигнуулж байна. За хагас шигшээд гоолтсон. Тэгээ финалд ингээд 2 гол оруулчихж байгаа. Энэ гол нь өөр. Яа. Энэ өстө. Энэ юу юм бэлээ? Давид Нэрес чи 19 онд Бразилийн шигшээд дуудагдсан юм биш үү? Тэгэхэд нөгөө юунд байсан шүү дээ. Аякс Тий байсан. Аякс. Нөгөө Реалыг Өмнөх хоёр үлрэлч Бенфика дууссан. Тэгээ сая Анчелоти дахиад хэдэн жилийн дараа нөө 6 жилийн дараа дуудаж байгаа юм билээ. Харт. Гэтэ нас нь бас жоох явцсан те. 27 Төвшөөтөж. Бразил луур чадварч тэгээд бас байх юм да. Гэхдээ наа чи ерөөсө бас л яг нөгөө түрүүний ярьжсэн системээс гадуур тоглогч. Дураараа. Үнэхээр усан тавьсан жараа шиг. Тэр нөгөө Аякс нэг 19 онд аврагын лигийн хагас гişээ хүртэл явахд байсан тий. байсан. Тэгэхэд гараанд нь байсан шүү дээ. Эрэгтэй хагийн. Тэр нөгөө нүүрлэг алгадуулаад гахаад гэдэг нэг бичлэг явдаг. 2 дахь гол нь. Нэг л мэдэрсэн л байгаа юм да ингэж дуусан мэт. Нэг тийм нойрмог царайтай шүү дээ нээс чи. Нэг талын нүднээс нь унжчихсан юм шиг тий. Баруун тал нь жилээ. За ингээд Нэресийн тэмцээнд бол одоо энэ супер цамч. Шинэ MVP гэж байгаа шүү дээ. Харин тийм авцсан байлээ. Наполигийн эзэн Нөгөө кинон найруулагч л. Кино найруулагч, продюсер, бизнесмен, Хин блэ? мафи босс гэдэг. гэдэггүй нэр нь Нэрийн өнөөхөнд байгаа марч. Удаж байгаа шүү дээ. За ингээд Наполи түүхэндээ супер цомыг 3 дахь удаага өгж байна. 2990 онд одоо Марадона байхад л өргөсөн байна. 14 онд тэр жил цом төрүүлсэн. Морган де Санктас биш үү? орж ирсэн. Тэгээд 26 26 онд гээд 3 дахь удаага өргөж байна. Ювентус бол хамгийн олон буюу 9 удаа, Милан 8 удаа өргөсөн байдаг ажээ. За супер цом ингээд дууссан. Serie A-гийн тоглолтууд энэ ажлын өдрүүдээр байсан. Нэг чөлөөгөө 9 нэг чөлөөгөө явуулсан учраас нөхөж тоглохоор байлаа. Германы Бундслиг, Спанийн Ла Лигийн тоглолтуудын үр дүн хэдүүлээ. Харъя. Айхтар апсет бол гайгүй байна. Байерн Хайденхаймыг 4-1-ээр хожигдсон. За Ливеркузен Лайпцигийн том тоглолт байсан. Ливеркузен 5-5 зочноор очоод байна. Хэд олон тэнцээтэй тойргол. За Хамбург ер нь хожигдохгүй шүү. Тийм ер нь дажиг байгаа шүү. Ялангуяа томчуудын эсрэг хоноо салгаж чадах юм. Бүнцлэг нэг тойрогт 3 удаа тэг тэнцсэн, хоорой тэнцсэн тоглолт бол ховор өстэй. Ховор байтугай ер нь байхгүй гэдэг чигт бол болно шүү. Дортмунд Мөнхенглабахыг 2-1-ээр холсон. Нэрэл 3 тэгтийг байхаар ч удаа. Тэгээ нэг гол оруулаагүй хичнээн баг байгаа. Ягуус Бундслигээс өөр лиг юм шиг харагдаж шүү. Ладаг ч юм. Serie A ч юм уу тийм. Тэгээ гол нь юу л да нэг 25 оны хаалтын тойрог. Тэгээ бүх багууд л бас нэг одоо Оноо харьяа гэдэг. оноо нэг бас нэг оноотой ч юм уу тий нэг Биш хоёулаа одоо ингээ 3-7 хоног амрах юм уу тий. одоо амар штэ ч одоо цаанаас нь амар гэж байгаа юм чи. Ийм байхгүй. За Германы Бундслиг 15 дугаар тойрог бол ингэж яваад өндөрлсөн байна. Испани Ла Лиг 17 дугаар тойргийн тоглолтууд явагдсан. За Вириалыг талбайд нь Барселона хоцсон. Хоёулаа лигтээ 5-5 дараалал очсон байсан. Энд чи бас 8 баг гол оруулах чадаагүй шүү дээ. За Ла Лиг ч ер нь энэ бол ингээ зэгдэлтэй. Битистэй нэгтэй шүү. Элчи Райо 4-т ирсэн. Тэгэл ер нь Ла Лиг нэг тойрог болгох нэг шүүгчийн зүгээр асуудал үргэлжлэх юм. Яг нөгөө гендэч үе, гондоч үе гэдэг шиг. Яг зарим нэг нь бол бас байж болох. За зарим нь бол бас нэг арайч юм уу да гэмээр. Одоо энэ үйлрэлт зөвхөн Ла Лигт 46 улаан утас өргөгдсөн байгаа. Тэгэхээр одоо нэг тойрогт дундчлах юм бол баг тойрог болгонд 3 улаан утас гарч ирэх гэсэн. Премьер лиг бол нэг 20 хавцалгаа шүү дээ. Тэгэхээр одоо хамгийн олон улаан утастай юм би зүгээр сонирхож чинь Оведо байна. 6-7 улаан авцсан байж байна. Би юуныхаа эсрэг хүртэл улаан авах юм. Вириал сая улаан авсан, Севиа улаан авсан. Тий. Премьер лигт Челсигийн тэр улаанууд байхгүй бол бүр багасч байгаа байсан. Тэгэхээр Ла Лигийн улаан тэгэхгүй одоо энэ сүүлийн хэдэн жил бол топ 5 лигт бол үнэхээр бүр тасархаа байтугай ингээд арийнхаа лигүүдийг бүр ингээд 2 3 нуглах хэмжээний их байгаад байна. Тэгэхээр сүүлийн онцлог юм уу? Би юун дээр гайхаад идэв. Ла Лигийг, Бундслиг, Премьер лигийн тоглолтууд үзэхээр яг шүүлтний шал өөр яваад идэв. Уг нэг Үйлчлэлтэй нэг спортын үйлчилж байгаа дөрвнүүд нь нэг л өөр яваад идэв.
Ла Лигийг ялангуяа үзээ бүр шал өөр улаан утас өгж байгаа юм дээр одоо Премьер Лиг дээр жишээ нь өгөхгүй юм дээр Ла Лигт өгж байгаа жишээ нэ. Тэгэхээр нэг сонио үйлчлэгэнд л уг нь бол нэг дүрмтэй л байгаа шүү дээ. Тэгээд яг хөө лигийн нэг тэр чинь шүүгчийн дүрмд бол өөрчлөлт гарахгүй. Зүгээр нэг өөр журмын асуудал байна уу гэхээс ингээ шүүлтээр ингээд сонирхолтой. Тэнгүүт одоо Европын тэмцээнд Испани, Англи, Италийн шүүгчнэр бүгд л бас хамт ажиллаж байгаа шүү дээ. Тэр бас нэг өөр хатах шиг байна. Лалиг тэгээ зүгээр яг энэ шүүлтийн асуудал. За тэгээд нэг телевизийн орлого хуваах тэр систем ч гэдэм үү. Ер нь нэг юм жоохон засаглалын одоо тэр юугаа сайжруулах юм бол үнэхээр гоё л шүү дээ. Киран Триппер Атлетико Мадрид иржсэн шүү дээ. Ирээд ярьжсэн. Энэ Испанд чинь бүр ур чадвар өндөр тоглолчд амар их байд юм биш үү? Бүр юу англи те. Англид бүр ингээд бараг супер од болох хэмжээний тоглолч зөндөө олон байд юм биш үү? Тэгээд нэг клубүүдийнх нь одоо тоглолтын арга барил те лигийнхэн тоглолтын арга барил зэрэгээс хамаарат тэр тоглолчид нэг тодорч гарч иж өөрийнхөө ур чадварыг төлөвлөх боломжноос төдийлөн бүрддэг юм байна л та. Тэгээд ер нь бол яг энэ засаглалын өөрчлөлтийг бол гоё хийж чадах юм бол үнэхээр гоё л их шүү дээ. Тэр Хавер Тибас гэж нөхрийг л болдог бол нэг соличмор санагдаад байгаа юм да. Өөрөө ч гэсэн эвлэлт ярилцлага өгөхдөө ер нь бол тэг яг шууд ингээд хилчдэг заримдаа бас нэг чимээг өнгөрчих болохоор юм их ч юм уу те. Энэ төргийн онцлог зүйл Барселонаг онцлог гэсэн юм. 2025 он гарснаас хойш тэд 60 тоглолтод 169 гол оруулсан байна. Өмнө нь түүхэндээ үүнээс олон голыг календарын жилд хамгийн олон голыг 4 тохиолдолд хийж ирсэн. 2015 онд 180, 2012 онд 175, 2016 онд 174, 2011 онд 170 голыг календарын Пеп Энрике хоёрын л үе шүү дээ тий. Хоёр нь Пеп, хоёр нь дандаа 10 оноос хойш 11 оноос хойш үзүүлэлт энэ жил бол 169 голыг оруулсан. Роберт Левандовски Европын топ 5 лигийн хүрээнд 500 дахь тоглолтонд сая оролцсон энэ тойрогт 389 голыг хийсэн байна. Энэ хооронд одоо Байерн, Дортмунд, Барселона гэсэн 3 багийг нийлүүлээд 389 гол. Месси 496, Криштиано Роналдо 495 гээд нэгийн ард байдгийн байна гэж лигийн хүрээнд шүү. Тэгээ саяны тойрог дээр чи Мбаппе бас нөгөө Реалын өмсгөлтэй календарын жилд хамгийн олон гол хамгийн олон Роналдо мэркорд давцсан уу? Давцсан. Тэнцсэн явж Одоо нэг оруулах шүү дээ. Тий. Одоо нэг байхгүй. Одоо тэр тэнцээ дуусч байгаа. Тэнцээ дуусч байгаа. Дараагийн тоглолт нь он гараад 1 сарын 3-нд болоод. Тийм л. За ямар ч хэлсэн ийм үзүүлэлтүүд бол бүртгэгджээ. За хуучин клубүүдийн гэх аварга одоогийнхоор бол Intercontinental Cup буюу төв хоорондын цомын тэмцээн болсон. Фламенго хэдхэн 7 хоногийн өмнө Copa Libertadores-т түрүүлсэн. За ингээд энэ тэмцээний хагас гişэд хожоод финал руу Paris Saint-Germain-тэй тоглох болсон. За тоглолт бол бас сансныг бодвол өрсөлдөөнтэй гоё тоглолт болсон. За Фламингочдоо бараг тийм сарын дотор 3 цом өргөх юм боломжтой байсан. Бразилийн лиг төрүүлсэн, Өмнөд Америкийн аврах төрүүлсэн. Одоо энэ дээр төрүүлэх юм бол ингээд 3 дахь цом өргөх байсан. Энэ хоёр чинь клубын дэлхийн аврал дээр арай таараагүй лөө. Хараагүй. Paris Saint-Germain-ийг нэг баг нэг тэгэр нэг явуулсан шүү дээ. Botafogo нь лөө. тийм шүү те нэрээ 100 нэг тэгэр явуулсан шүү дээ. Тэгээ финал хүртэл явуулах явж өгдөг л дээ. Фламингогийн бүрэлдэхүүн үт чи бас айгүй юу юм бэлээ. Чанга бэлээ. Одоо дасгалжуулагч нь Филиппе Луис гээд Барселона, Атлетико Мадрид, Челси тоглож ирсэн. Модлон урч нь л өөрөө тоглоод явж ирсэн. Хизээ дасгалжуулагч болсон. Botafogo ч угссан юм биш үү? Тийм ба. Зяндер бидний таньдаг цогцолт харагдсан Жоржиньо байлаа. За ингээд нэг харьцаатай үндсэн цаг тэмцээд цаг сунгаад хоёр баг гол хийж чадаагүй торгуулийн цохилтоор ялагчийг шийдэхээр болсон. Энэ Paris Saint-Germain-ийн сэргийн хаалгач хин бэ? Энэ үү? Тэ. Сафанов. Орс штэ. Орс. За эхлээд Саул нэгээс алдаад Дембеле зөхөж алдаад араас нь Педро зөхөд Сафанов хаасан. Сафанов сайн байсан тий. За тэгээд дахиж араас нь Лео Перейра гэж нөхөр зөхөд Сафанов дахиад хаасан. Яг үүдээс нь зөхөх. За тэгээд сүүлийн зөхөлтийн Луис Араухо Фламенгоос зөхөд дахиад хаасан. За ингээд энэ тоглолтын дээр чинь Матвей Сафанов дөрвөн торгуулийн уг нь дөрвөлийн хаалгаа унссан боловч ийм юм ер нь хуурах ха тий. PSG хин алдчихаа. Тэгээ Дембеле алдангуутлаа Брэдли Баркол алдсан.
байхгүй. Тэгэхээр Сафанов сайн байгаагүй бол хожиж байгаа газар байсан. Тий. За ингээд Интерконтинентал Кап тэмцээнд Катарт болсон тэмцээнд Парис Сен-Жермен төрүүлжээ. Энэ Шивалын яасан гэмтэлтэй байсан юм уу? Зориуд ингэж Зориуд хоёрдугаар алах чараад тулсан юм лээ. Пенальти ер нь зориуд зөхий гэж. Сафанов Орс гэснээс нэрээ Орсуудыг бас буцаад ирэх үлрэлээс клубын төвчний ярьж гин үү? тэмцээн уралдаанд нь оролцуулж магадгүй гэдэг зүйл яригдчихлээ шүү. Одоо нэг олимпийн бусад төрлөөлчин Нэг нэгээр ингэж ороод эхэлсэн. нэг нэгээр ороод эхэлсэн. Тэгээд одоо зарим жинтэй спортууд гэхэд те нэгээс 2 жинт ч юм уу Орос тамирчдыг оруулах боломжтой гэдэг нэгэд өгсөн байгаа болоо. Тэгээд ер нь бол FIFA дээр бас яригдчихл байгаа зүйл юм байлаа. Ер нь шагалт үзүүлээд эхэлсэн дээ. Шагалтч байхдаа одоо хэдэн жил болчихсон 5 маа болцсон уу? 22 оноос хойш шүү дээ. 22 оны. Тэгээ одоо он гаруул тэгэл бараг 5 жил болчих ч тий. 26-аас 22-ээс гарч. 4 жил. За тэгээд нэрээ тийм ярианууд явж илээ шүү. Энэ тоглолтын дээр ингээд Парис Сен-Жермен торгуулийн цохилтоор очсон. За Матео Сафанов 4 торгуулийн цохилтаас ийм тохиолдол би ер нь санахгүй Би шүү. ч гэсэн мэд. Нэг хаалгач 4 тоглоом. Яг гоо бүр нөгөө Алдсан нь жижиг тэмцээн ч юм уу том тэмцээн дээр гэвэл бол энэ чинь бас FIFA-гийн том тэмцээн шүү дээ тий. Нөгөө 17 онд Португал нөгөө нэг Confederation Cup дээр хүрлийн тоглолтын дээр лөө Чили эсрэг Португалийн хаалгач хэн блээ тэр нэр нь орж ирэх байлаа. 17 онд уу. Сүүл Руй Патрисио 3 торгуулийн цохилт яаж ирсэн гэж санаж байна. За 3 бол яг Мерсер байт юм. Байдیں۔ Тий. 4-ыг бол хааж ирсэн гэж санаж байна. 21-р зуун гарснаас хойш 2009 оны Барселона, 2020 оны Байерн Мюнхен, энэ жилийн Парис Сен-Жермен боломжит бүх тэмцээнүүдэд инхүү төрүүлж чадлаа. Луис Энрике ирснээс хойш харин Луис Энрикегийн Парис Сен-Жермен торгуулийн цохилтонд гэдэг бэлдсэн. За энэ бол өнөөдрийн сүүлийн пакэж. Хожигдоогүй юу? Ирснээс хойш торгуулийн цохилт руу орох юм бол ерөөсө хожигдоогүй юм байна. Лансыг цомын тэмцээн 4-3-аар торгуулийн цохилтын харьцаа шүү. 4-3-аар хоцсон. Ливерпулийг өнгөрсөн жил нөгөө шүгэ 16 тий 4-1-ээр хоцсон. За сая супер цомд Тоттенхэмийг 4-3-аар хоцсон. Саяны торгуулийн цохилтын харьцаа 2-1 гэж дуусч байгаамаа. Витиния, Нуно Мендеш хоёр торгуулийн цохилт. Тоттен дээр ч бүр сүүлд Рамош үндсэн цаг дуусчих тэмцүүлж байгаа. Тэгснээр торгуулийн цохилтог нь хожигдож эхэлсэн шүү дээ бас. Энэ үлрэлчтэд одоо хэдэн цом юм бэ? Ер нь бол 7 болчих шүү. 7 болж. Дотооддоос 2 цомтой шүү дээ. Тэр чинь. Болтоодоо лигийн цом үеийн чинь 100 клубүүдийн дэлхийн аварга шалралт тэмцээнд Челси төчөлтэй шүү дээ. Гүү. Одоо би ч байж л. Чи одоо боломжтой ордгоо Би ч энэ дээр би англиар бичсэнийг уншаад өгье заяа. За аваргуудын Трофи ди Шампион гэж байгаа юм. За аваргуудын цом гэж байгаа юм. Лиг 1 Францын цом, аваргуудын лиг, Европын супер цом, FIFA Intercontinental Cup. 2009 оны Барса, 20 оны Байерн Мюнхен чинь Intercontinental Cup гэдэгтээ яг адилхан тэмцээн төрүүлсэн болохоор нь хэлж байгаа маа. Яг FIFA World Cup чинь гэхдээ нэг тий нэг клубын дэлхийн аваргач яаж яхад нөгөө жил болгох болохгүй болохоор Тийм болчихж байгаа учраас хэлж байгаа. Тэгж л байгаа маань л. Гэтэ ер нь бол алдсан шүү манайхаа. Өө хайгаад байгаа. За нэвтрүүлгээ өндөрлүүлье. Та гуравтаа маш их баярлалаа. Энэ 7 хоног онцлог тоглолтууд ер нь юу байгаа вэ? Өнөө шин ямар ч нэг тоглолт байгаа. Палс Арсеналын тий гарахгүй. За манайхаар бол сүүлийн хэд хоног 12 хоног болчихлоо шүү. Дартсын дэлхийн аварга бол гарч байгаа. Шүн болгон тоглолтууд гарч байгаа. Гэхдээ одоо бас нэг Зун сарын баяр гэдэг тэр англичууд чинь бас зэний завсарлуулах юм байлээ. Боксинг дэйн тоглолтууд энэ 7 хоногт байгаа. 27-нд баг ихэнх тоглолт нь. 26-нд ер нь бол би одоо энэ байгууллагт бараг 8 жил ажиллаж байна. 26-нд бол заавал тоглолтоо гэдэг байсан чинь энэ жил байхгүй шүү. Тийм. Тэгээд нөгөө 30-31-нд бол тоглолт. 30-аас 31-нд шилжих тоглолттой. Тэгснэ яг 31-нд бол тоглолт хүн байхгүй. Ер нь 31-ээс 1-нд бол байдаг байсан шүү дээ. Он гарч яхад тий. Тийм. Тэмүүлэн бол одоо он гарч ирсэн. Он гаргаж ирсэн үзэх шүү дээ. Ажил дээр он гаргаж ирсэн. Хүлэмж тайлбарлаж илаа. Яг 15 минутын засварлагаар нэг шампанс тэрний дараа би бас хөөцөлж жоод наад одоо ядаж Азийн харин Азиудаа бодоод байна уу? Яагаад энэ 26-нд тоглолт байхгүй байгаа. Тэгээд 30-аас яг 31-ээс 1 шилжих шөнө бол тоглолт тайхгүй байгаа. За та гуравтаа маш их баярлалаа. Хамтаас үзэгчдээ маш их баярлалаа. Эх 7 хоногт цоошин дугаараараа эргээд уулзах болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Wohom, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байгаа. Эх 7 хоногт эргээд уулзъя. Үзэгчдээ баярлалаа.